За сайн байцгаана та бүхэнд бажиалт маань яг Америкийн Лос Анжелес хотоос та бүхэнд мэдчилж байна. Тэгээ та бүхэнд бас дараагийнхаа дугаарыг хүрэхэд бэлэн болсон байна. Тэгээ өнөөдрийн манай дугаарт маань ер нь маш удаан алга болсон байсныг үнийг олж авчирсан. Тэ номинжгоо бид нар олсон байгаа. Тэгээ номинж маань нэлээд одоо ер нь Америкт одоо 18 9 жил энд ичсэн байна. Нуугдсан байна. Тийм болохоор номинжгоо олоод гоё нэвтрүүлэгтээ оролцуулахыг бас Явсан авдрлаа. Одоо хачгаа те. За, урилгыг хүлээж авсанд баярлалаа намжаа. Өөрсдөнд баярлалаа. Та сайн явж гин үү? Сайн явж байна. Жохон ядрангуу. Яагаад цагийн зураг гарахгүй нь яаж гин? Шууд ирээл шууд NBA All-Star Game тэндээ яг 4 өдөр дараалал өглөөнөөс руугаас 11. Тэгэхээр өөр арга байдгүй тэр нугасаа тийм. Тий. За, ажил амьдрал сайн уу? Сонин сайхан юу вэ? Ажил амьдрал Америк орноо сонин сайхан юу вэ? За, Америк орн сайн. Ямар ч байсан юу дэлхийн нийтэд хэвлэл мэдээллээр цацж байгаа шиг тийм одоо юу гэмдээ сүртэй юм бол байхгүй. Хэвлэл мэдээлэл чинь дандаа сенсацлтай шүү дээ. Ер нь бол миний хувьд гэх юм уу амгалан тайван сайхан л байна. Тийм айгуугаа тэр тал дээр айгуугаа тий. Зарим газар яг зарим хоттой ч юм уу зарим стейттэй л нэг асуудал байх шиг байна тий. Янз янз гэхдээ ер нь бол мэдээж нийгмийн янз бүрийн асуудал байгаа. Тэгээ ерөнхийдөө бол тайван дөө. За, намжингийн хувьд ер нь хизээ Монголоос гараад энэ дээрээ суурьч одоо эсвэл нэрээ сураг алдраад олон жил болсон баажгийн тодорхойлолт шиг нэрээ олон жил болж байгаа. Хэр удаж байгаа юм Америкт? Би Америкт анх удаага ирэхэд 12 настайд ирсэн. Манай намайг үсгсэн хойд эцэг маань Америк хүн бидэг л та. Тэгээд анх 12 настайд ирчээд энд нөгөө хоолойны багш дээр хичээлж байгаад 90 очин байж байгаад тэгээд Монголдо бас 13 настайдаа уран бүтээлээ төрөж эхэлсэн. Тэгээ 13-аас нэг 16 насны хооронд нэлээ уран бүтээл төрөж байгаа. Анх 14-т өлмжийн чанар гээл тэгэл 15 настайдаа болд 40 болдохта хэдэн дуу хийгээл бас өөрөө бас анхныхаа цомгийг 16 хүрэхээс өмнө яг 15 настайдаа гаргаад тэгэл нэг төсөл болсон юм аа. Нэг хөгжмийн төсөл болсон 16 7 настайд хөгжмийн төслөөр Америк Лос Анжелест 2 жил суурин байгаад тэгээд тэрнээс хойш ерөнхийдөө энд суурин байгаа. Гэтэ Монгол руугаа 90 очин байсан л да. Сая цар тахлын үеэр л жоохон энд гацсан болохоос биш Монголдо бол жилдээ нэг удаа очдог. Заримдаа тэгээд баригдлаа гэдэг шиг заримдаа баригдаад зарим нэг юм очиж шүүн те Universal Best Songs ч юм уу очиж шүүж бас олон уран бүтээлчд залуу уран бүтээлчдтэй бас ажиллах боломж гарсан. Тэгэл бурхан болооч Долгион ах маань бас Mongolian Songs for the World гэдэг тий Монголдөө дэлхийд гээд тэгээ баахан Монголд очил өглөөний 8 цаг хүртэл нойргүй баахан Монгол дууг англи руу орчуулаад хүмүүсээр дуулуулаад гэх мэтчлээ ингээ Монгол руу ирэн очив. Бас 2015 онд Монгол бүгд найрамдах Солонгос улсын дипломат найрамдлын элч гэдэг тийм хүндтэй ажлыг хүлээж аваад Солонгосын засгийн газраас Юм Бёнсе гэж Солонгосын гадаад хэргийн сайд нь Юм Бёнсе гэдэг хүн өөрөө томилоод тэгээ 2 жилийн турш Солонгос хүн болохоор шахсан. Бүтэн 2 удаа Солонгос ер нь Монголд би нэг хэвлэл мэдээллээр бас юм ерөөсө цацдаггүй. Бараг ерөөсө хөөцөлддөггүй. Тэгээд угаасаа Монголд Багдад ч гэсэн ерөөсө хэвлэл мэдээлэл хөөцөлдөж үзээгүй. Тэгээд цаанаасаа хүмүүс өөрсдөө яг хүсэл тавихаар нь ярилцлах хичээл явж байгаа болохоос ерөөсөө ярилцлага үгүй ч гэдэг юм уу санд хандаж амьдралдаа хандаж үзээгүй. Тэгээд ямар нэг юм яхаа тэгэл жимиг ухын шиг тэгэл юм хийгээл явж явах санаатай байдаг л та. Ямар ч солонгосын зүйл явж суулгах болсон юм. Тэгээд яг солонгосын илч болоо тэгээд солонгос хэлээр бүгдийн дуулж сурлаа шүү дээ. Солонгос хэлээр ардын дуугийн ч дуулж сурлаа, K-pop-ийн ч дууллаа. Солонгос хэлээр бүтэн 2 удаа бүтэн бүрэн хэмжээний тоглолт солонгос хэлээр тавилаа. Тэгээд тэр хооронд бас Америктаа бас боломжууд гарсан. Энд яг хуу биеэр байхаар яг хүн хэдийгээр би яг хуу ганцаараа энд танил тал байхгүй. Яг өөрөөр яг
биеэрээ байхаар яг хүмүүс ингээд нэг сонсцсон бол дэмжээ дараагийнхын дөрөгдөөд бас явт юм билээ. Тэгээд яг миний хувьд болохоор 14 онд Carnegie их танхимд Монголын дуулсан Монголын хамгийн анхны эмэгтэй дуучин болсон. Carnegie их танхимд болохоор дэлхийн хамгийн том сонгодог танхимуудын нэг хамгийн Stern Auditorium гэдэг хамгийн том танхимд нь 3600-тэй 5 хэл дээр дуулсан. Тэрний дотроо монгол хэл дээр дуулсан. Тэгээ монгол хэлээр дуулахдаа юуны Английн Royal Philharmonic гэдэг Английн юутай бичсэн дуу. Billboard-ийн 1 номерт орсон, цомгонд орсон дуугаад дуулсан. Тэгээ гэх мэтчлэн игээл гүүгээл яваалаа юм хийгээл завгүйгээл энэ. Сайн ингээд чон гэрээд ийм хийсэн Монгол руу ингэсэн Солонгос руу ингэсэн чинь нөгөө бид нэр л мэдэхгүй байгаа болохоос уг нь бол чи маш завгүй ингээд үгүй завгүй юм хийгээл яваад. Хийгээл ирсэн юм байна. Тэгээд нөгөө нэг хийгээл ирсэн чинь юугаар орчихсон юм байна л да. Сурчлагаар байхгүй. Тэгээд сурчлагаар орчихсон юм байна. PR менежер авчвал яа тий. Өөрөө болох юм уу таа. Цаа гураа энэ. Оо баярлалаа. Тийм манай энэ нөгөө TU Tea House. Tea House гэдэг биш юу лээ нэр? Tea Home Cafe. Tea Home Cafe. Tea Home Cafe. Тий. Тэгэхээр нэрээ жоохон айгүй амархан төгсөн байлээ. Энэ юу гэдэг нэртэй цай. Нэр ямар цэцтэй? Ямар гоё нэртэй. Lunar Tea. Lunar Tea. За. Маань Нэртэй цай. гоё Айгүй олон төрлийн цайтай байлаа. Бид нар одоо энд нэг 2 дахь удаагаар ирж байна. Тэгээд баг 3 дахь ирж байна. Тэгээд лав нэг хэдэн төрлийн цай байсан бэ? Хэдэн төрлийн цайтай байлаа нэр? 6-7 төрлийн цайтай. Тэгээд дандаа яг ийм одоо байгалийн гаралтайч байна те. Өөр юу юу бас Бүгд байгалтай нэг цэцгээр яг юугаа. дандаа тийм цэцгээр тий. Тэгээ энэ нэг Лос Анжелест байгаа бас монголчууд маань ийм гоё. Тэгээ хоёр хос төвшөө уг хоёр гээд тэгээ яг нэрээ бодож чадахтай зөвхөн ихний хүсгийг оруулчих гэдэг айгүй инженеэр ботсон байлээ өхөө. бүтнээр бодохгүй. Бүтээр тий айгүй том юм болж бодох байсан шүү дээ. Star Cafe мафе. Тэгээгүй зүгээр яг TU гэдэг айгүй өөрсдөр явцсан байлээ. За номжин Америкт ер нь яагаад ирж сууршихаар болчих вэ? Тэр ер нь гэр бүлийн шаардлагаар болчих уу эсвэл Тий яг хуу тэгээд төсөл маань 2 жил үргэлжлээ. Тэгэл тэрнээс хойш тэр чинь 2 жил үргэлжлээ. Тэрний дараа яг хуу ер нь энд суурин байхгүй бол энэ хаваар бас боломж нэгтгэх хэцүү шттэ. Өөр ер нь аливаа газар суурин байхгүй бол боломж нэгтгэх хэцүү. Одоо Монголд би суурин байсан учраас бас олон сайхан уран бүтээлчтэй хамтарч ажиллаад уран бүтээл төврөөд тий тухайн үед хэдэн жилийн турш тий уран бүтээл төрөх боломж гарсан. Америкт бас биеэрээ байж яг хуу тэр Carnegie их танхимж гэдэг юм уу эсвэл Нью-Йоркийн Lincoln Center гэдэргээд их том урлагийн танхимуудад өргөдөж дуулж тий. Тэгээд бас араас нь дараа нь юуны Английн Llangollen Eisteddfod гэдэг дуучин Pavarotti болохоор тэр фестивальд бүр тэмцээнд орж исэн юм байна. Би болохоор pop дуучин юу гэдгэлээ төөрж яваад гэдэг шиг сонгодог тайзууд руу их гарсан. Бас яг хуу сайн багш нарын буйнаар л да. Хоолойны дасгал сайн хийсний ачаар гэх юм уу. Дээрэс нь бас яг хуу Монголдоо ч гэсэн CT их сургуулийг төгссөн. Тэгээ CT их сургуулийг төгсгöd бас юуны манай бурхан болооч цэцэг багш маань бас надад байна. Тэгээд ер нь олон сайн багш нарын ачаар том тайзууд дээр гарлаа. Тэгээд юуны Carnegie-гийн дараа Lincoln Center гэдэг Нью-Йоркт 2 удаа дэлхийн хамгийн том 2 тайзан дээр гараад дандаа 5 хил дээр дуулаа. Дараа нь дэлхийн бас хамгийн том тайзны нэг болох тийм Llangollen Eisteddfod гэдэг Pavarotti-гийн очиж бүр юу ажилласан газар тэмцээнд орж исэн газар нь 9 хил дээр дуулсан. 9 хил дээр дуулахдаа Welsh National Opera Orchestra гээд Wales-ийн тэ юуны сонгодог алдартай тэр оркестртай, дэлхийн алдартай оркестртай. Тэгээд 800 хүний хавшаа толгой хэрэгчлээ. Carnegie-д 800 хүний хоортод болсон юм байна. Тэгээд тэднийг бас давж дуулах гэж нэлээд болсон гэдэг байхгүй юу? Юу би нөгөө намжиг ингээд нөгөө Монголд ингээд рок pop ингээд нөгөө дуунууд дуудажтай хамтарч дуулж байгаа тэгээд бодоосон чи одоо чи ингээд ерөөсөө сонгодог урлаг болоо явцсан гэсэн үг бүр. Үгүй яг хөө нөгөө одоо урлагийн юм бол тэгэл хаана л боломж гарна тэр болгоны тэгэл энэ бол их алтан боломж юм билээ. Би бас тухайн үед
мөрөөдөж явах хэвээр тайзнууд энийг байсан юм билээ. Тэрийг мэдээгүй жоохон байсан 20-ийн дөнгөж 20 гаруй настай. Тэгэл Карнеги их танхимд дуулах боломж гараад өргөдөөл тий. Тэгэл ингээд 5 хэл дээр ингээд дуулахар боллоо гэд юм монгол хэл тэгээд фарси тий. Тэгээд япон, хятад тэгээд тавдах нь энтхийн санскрит хэлээр дуулсан. Тэгээд тэр боломж гарахад Карнегийн их танхимад судалж үзэж байгаа байхгүй юу. Яг үнэхээр том тайз гэдгийг мэдэн. Гэхдээ хэр том тайз гэдгийг мдээгүй. Тэгсэн чинь зарим уран бүтээлчид бүр 19 жил очилж иж гардаг тайз гэнэ. Тэгсэн чинь тэгээд яг бурхны юу авралаар цаанасаа хардаг тэнгэр нь байдаг болохоор тэгэл боломжууд ингэ хараад гоё. Ерөнхийдөө бодъё гоё мөрөөдөл ус яадаг гоё хүсдэг гоё тайзнаагаар игэвэл гоё хүсэх сурталчилсан хүмүүс гоё тайзууд байна. Би ч нэг амар том тайз мөрөөддөг юм аа. Wembley-гийн стадион. Хуцаар байзаа яваа жижиг. Үгүй болно шүү дээ. Яг болохгүй гэж. Wembley үлдчихвэл юу ярина? Английн одууд ч өөрсдөө Wembley-тэй тоглох. Монголын хүн амын тоон өндөр байсан бол Wembley-д гарна. Манай одоо хамтарч ажиллаж байгаа миний багш хамтарч ажиллаж байгаа хүн маань AR Рахман гэдэг энтхийн ерөөсө Мадрасын Мозарт гэж яригддаг хамгийн алдартай сонгодог зохиолчдын нэг 2 удаа Оскарын шагнал хүртэж исэн. Маш олон удаа Грэмми шагнал тэгэл тэр Английн BAFTA бүгдийг хүртэж исэн. Дэлхийн ер нь байдаг бүх шагналыг бүгдийг цуглуулсан. Тим хөгжмийн зохиолч байгаа. Тэгээд тэр хамтарч ажилладаг тэр Рахман гой маань болохоор Wembley тэгээд ерөөсөө дэлхийн тэр том стадионыг дүүргэн. Тэгээд надад бодохгүй. Монголын хүн амын тоо одоо бид нар чинь нөгөө хүн амын тоо маань жижигхэн учраас альва газарт очиж тоглосон ч гэсэн яг стадионд дүүргэх боломжгүй байгаа байхгүй. Тэрнээс биш тэр стадионыг нь бол 90% нь энтхгүүд нь дүүргэж байгаа байхгүй. Энтхэг уран. Энтгэгчлэх олон хүн төвчлээ нэг тэрбум гарсан. Харин тийм маш цөөхөн үнэтэй. Монголоос нэг жоохон шиг үнэтэй. Тэрбум гарсан. Тэгээд заваа сүүлийн үеийн сайн гэхэд Рахмангой намайг юугаад ураад юуны энэтхэгийн Болливуд ч их том зах зээл шүү дээ. Болливуудын дууг хинди хэл дээр Болливуудын киноны дууг дуулсан хамгийн анхны одоо монгол хүн болвоо. Тийм. Тэгээ 2025 онд тийм дуу гаргалаа. Биш энтгэх дуу юу юм ямар юм? Энтгэх дуу юу? Тийм. Энтгэх дуу өөр юу нэг их өрмөц шүү дээ. Тэгээд энтгэх би чинь Багдад 5 жил энтгэхт амьдарчсан байхгүй юу? Оо басуу. Тий. Би чинь Багдад хэдэн жил байсан юм бэ өөрөө? Монголд 90 очин л дандаа байсан. Тэгээд Монгол гэхдээ Монгол 4-р ангиа төгссөн гэдэгхгүй юу? Улсын шалгалтанд 4-р анги яг дуустын даван дээр энтгэх 4-р ангиа төгсөж ирчээд Монголд ирээд 3 сарын дотор монгол хичээр уншиж сурчлаа шүү дээ. Тэгээд улсын шалгалтанд ороод онц өгөөд 3 сарын дараа. 4-р тийм. За яг хаа тэр 3-4 ангийн шалгалт бол яг хаа тэр нэг. Наа чи бол гайгүй шалгалтаа. 10 ангийн шалгалт 10 ороод. Оо тэр 10 руу ороогүй Монголд ороогүй. Тий. Англи хэл дээр үзэвт. Би буруу санааг байлаа шүү дээ. Яг нөгөө энтгийг мэддэг гэсэн чинь нэг юм санаад орчлаа. Энэ цагаан хоол бясалгал гэдээ явж исэн баг хамгийн анхны хүмүүсийн нэг юм баг. Тий. Баг мөн тий. Би чинь ерөөсө 6 настайгаас хойш бясалгаж эхэлж байна. Анх 6 настайдаа энтгэхт очиод бясалгадаг байсан. Ер нь багаасаа их тийм бурханлаг юм биш тэр юм тий. Үннийг эрэлхийлэгч хүүхдээсэн гэж хэлээ. Манай ээж намайг бага байхдаа 2 настайдаа манай ээж нөгөө Оросд Казаны их сургууль төгссөн байхгүй юу. Тэгээд Монгол улсын их сургуулийн багш хийжсэн. Социологийн техникт багшилжсэн. Тэгээд Оросд сурж байхад нь би яг хуу тухайн үед чинь хүмүүс хүүхдтэй гаргаал хүнтэй суугаал тэгээд давхар сураал явдаг гэсэн шүү дээ. Тэгээд Оросд би байхад нь жоохон бахта 1-2 настайдаа Монгол Орос хэлээр зэрэгэлд орсон гэсэн. Нэг настайдаа 9 сартаагаас аялж эхэлсэн байгаа юм. Тэгээд Оросд очичоод хамгийн сонирхолтой ээж ярьсан юм тэр бурханлаг гэх юм уу бурхныг эрэлхийлэгч гэх юм уу тийм зам маань яаж тодорсон гэсэн чинь хүүхд чинь бяцхан хүүхд жоохон бүр ялангуяа 1-2 настай хүүхд бол унаад ээжээгээд үлдэг үстэй. Тэгсэн чинь би болохоор унахаараа унчаал бурхан минь намайг өршөөгөө үлдэг гэсэн. Хаан хинч зааж өгөөгүй. Жоо хөшөлдөг өгөө. Харин тийм яг үнэ. Намайг Монгол юуны Солонгосын элчин сайд гэсэн шүү дээ. 25 настай байхад Солонгосын элчин сайд энэ нэг эмээ гэсэн шүү дээ. Так тийм том хөгшин юм ярьдаг тэгээд. Манай ээж аваа намайг 11 настай байхад энэ манай гэрийн эмээ гэдгсэн шүү дээ.
Би нөгөө энтэг кино хэрэг бидний хувьд чи энтэг кино чинь нөгөө дуучин Жими хажаад байгаа шүү дээ тий. Тэр чинь супер хит шүү дээ. Монголд бол алсан шүү дээ тий. Нөгөө нэг хэсэг бид чинь тэр Канья Кришна нөгөө тий юу гэдэг тий тэр кинонууд чинь бол бид нар ойлулж илаа шүү дээ. Тэгээ тийм болохоор нөгөө тэр дуунуудаас өөр үү гэдэгхгүй. Болливуудын дуунууд ч юм бол ер нь гэдэг. Яг тэр чинь Болливуудын дуунууд. Тий, дандаа Болливуд жоохон байж байгаа бүжиг байхгүй бол эдэг кино биш болчих тий. Ер нь бол тий, жоохон байж байгаа заавал дуулна гэж хэлнэ. Тэр энтхэг дууг олж сонсгийгвэл би бас тайзныхаа нэрний бичлэгийн жоохон өөрчилсөн. Нөгөө бас дахиад нэг сонирхтой гэдэг шиг юуны 2020 онд яг цар тахлын үеэр ерөнхийдөө хүнийг англиар хэлдэг bit by the acting bug гэдэг нэг үг гэдэг. Тэр нь болохоор нэг тийм юу нэг жүжигчин болох нэг юм сонирхол төрөөд. Тэгээд би ч нөгөө аливаа юмыг ингээд бас урлагийн ингээд хүндэтгэх дуртай ямар нэгэн байдлаар заавал багш чав ороод тэгээд юу бараг авшиг хүртээд гэдэг шиг тэр мэрэгчлийн эзэмших ёстой гэж үздэг учраас нэг найзаасаа асуугаад гэсэн чинь Испанд байдаг жүжигчин найз маань Майзнер гэдэг сургуульд ороо чи шалгуулаад ор тэр маш сайн сургууль гингүүд нь Майзнер гэдэг сургуульд эхлээд онлайнаар ороод сурж агаад тэгээ сая өнгөрсөн жил Майзнерийн сургуулийг төгссөн мэрэгчлийн жүжигчин болов. Оо бас уу? Тий. Ямар ч олон юм бол тийм ээ. Бэ чи урлаг нэгэнт урлаг тайртай хүн чинь тэгэл урлагтайгаа холбоотой ерөөсө бүх юмыг л хийгээвч. Ер нь зав байдаг бол. Тэгээд бүр жимс За тэгээ зав нь байдаг бол ер нь тэгэл зургийн ч зураал, дуугийн ч дуулаад, бүжгийн ч бүжиглээл гэдэг шиг те. Бүхнийг л одоо уран бүтээлч хүмүүс мэдж байгаа шүү дээ те. Тэгээ ер нь бол аливаа бүтээлч сэтгэлгээ байхад тэгэл бүтээх сонирхолтой учраас их юм дүршсэн манай бас холын хамаатан шүү. Холын хамаатан гэж анх удаага л ярьж үзчихлээ тоглоомчгүй. Ингээд зөндөө таарлаж байсан. Тийм. Альбиус манай холын хамаатан. Тэгээд дээрээс нь Кэс энэ магтж байгаа үе тэр нь юу гарч байгаа. Тэгээд би одоо ингээд жимс иддэг болсон гэж. Би веган болох шийддэг гэдэг. Гэхдээ веган гэж байгаа. Нөгөө чамаг анх веган болж байгаа баг веганы тийм нэг юмуд ч хоолж байгаа хэцүү байсан шүү дээ. Тухайн үед бол ер нь бол Монголд тийм ойлголт нэг байгаагүй. Ер нь хамгийн анхны олонний танил хүн байсан баг. Хамгийн анхны хүн байсан гэж бол бас хэлэхгүй. 90-ад оноос эхлээд зөндөө хүмүүс байсан билээ. Тий, яг хөө би болохоор хамгийн анхны олонний танил хүн байсан. Багада гэртээ бас хамгийн анхны тий ийм амьдралын маягийг нэвтрүүлсэн. Би надад энэ сонирхолтой санагдаад байна л да. Веган. За веганы хоолнууд хэрэг чи одоо за чинь энгийн за өглөө усаа чинь юу гэдэггүй. Өөст бүхний гэдэг чинь одоо веганчүүд чинь одоо 2026 он болж байна. Яг нь намайг анх 2004 онд ингээд амтны гаралтай бүтээгдэхүүнээс гарч хахад бол сонголт яг бас тий ховор байсан. Одоо болохоор ерөөсөө одоо өглөө хосоод хүний үддэг тэрийг л хэлдэг шүү дээ. Одоо жишээ нь хүсвэл веган үндэг байна, веган тэр веган одоо юу нэг тийм ах орлуулагч те. Ерөөсөө шар буурцаг шүү. Ерөөсөө одоо орчин цагт Монголд ч Улаанбаатарт ч тэр маш амархан болцсон. Ерөөсөө хаас айгу дэлхийн айл өнцөг болонд очсон ч ерөөсөө веган болно гэдэг бол энэ өнөө цагт амтны гаралтай бүтээгдэхүүнийг яг адилхан хэлбэрээр тэгээд хамгийн гол нь орлуулаад тэгэл орлуулад идэхдээ юу н бүр бүтцэн ч төстэй амтан ч төстэй хамгийн гол нь гэхдээ цаана нь юуны тэр судас те тэр өвчин зовлон үүсгэх тэр бүх юм байхгүй гэсэн үг. Ямар нэг тэгэхээр ерөөсөө манай Монгол жишээ нь Америк ч гэсэн ялгаагүй хүмүүс нь маш их өвчтэй зүрх судасны өвчтэй те даралт маралт юу гэдгийг бүр байхгүй штэ. Тэгээд манай жишээ нь за би яг угаасаа залуу хүн гэж тооцож болно. Манай ээж аав хоёр л хоёлоо одоо 60 аав 60 хол гарцсан, ээж 60 хүрч байгаа гэхэд түү гэдэг лөө. Юу түү ерөөсөө даралтны юм гэж уухгүй. Тэгээд манай аав сая бүрэн эмнэлгийн үзлэгт ороход ерөөсөө 20 гаруй жил болж байгааг надтай адилхан. Ямар ч үтэй амин дэмийн дутагталд ороогүй, уургийн дутагталд ороогүй, дээрэс нь гол нь хамгийн гол манай ээжийн аавын насны хүмүүс гэхэд ерөөсөө им танк хэрэглэхгүй байхгүй юу. Хүмүүс гэхэд ээж аавын насны дээр бол ерөөсөө хэлэхгүй өвчин байхгүй, юугүй идэхгүй им байхгүй болцсон байдаг штэ. Тэнгүүд ямар ч байсан цаг хугацаа ерөнхийдөө бас хүн эрүүл мэндэнд хэр ээлтэй болохыг бас харуулж ийна л гэж үзэж байна.
Тэгээд тий дээрэс нь бид нар чинь бас зүгээрчгүй мэдээж ногоон хоол те веган хоол идээд идэхийн хажуугаар бас straight edge тийм юуны одоо миний хувьд бол жишээ нь 14 настай 6-тагаас бясалгаад 14 настайгаас бүр маш хатуу сахилтай бясалгал хийж эхэлсэн. Тэгээд тэр бясалгалыг хийж эхлэв. Тэгээд тэрнээс үүдээд гэх юм уу тэр чинь одоо миний өөрөө сонголт ч гэдэг намайг ээж аав шахсан ч юм уу хин нэг дуурайж тийм замд орсон юм байхгүй. Тэрний ачаар одоо бас ерөөсөө архитарс амсч үзээгүй. Архитарс ямар нэгэн тийм одоо мансуурлах байц ч юм уу тийм амсч үзээгүй. Тэрний ачаараа бол бас нилээг одоо бол хүний нэг одоо би чинь 36 сая хүрчлээ. Тэгээд ерөнхийдөө бол би эрүүл мэндийн хувьд ч гэх юм уу сэтгэл санааны хувьд ч гэх юм уу яг л ингээл хүүхэд чиг бид нар ингээл хүүхэд чиг л ингээл чигээрээ баймаар байна шүү дээ. Тэгээд Saya mau ketemu mana. Гэхдээ тийм яг нэг ойлголтууд байдаг л та. Тэгээ ял тэр бол боддیں۔ Гэхдээ ял тэр бол веган болчихвол болоход жоохон хэцүү л дээ. Өөдий сан job бол гэдэг шиг те. Гэхдээ яг сан job бол бүтнэ гэдэг шүү дээ. Яг өөрөө хүсвэл болох л байна. Өөрөө хүсэхгүй байхад бол тийм яг үнэхээр амтны гаралтай бүтэрүүд амар дуртай. Өө тэр чинь хүн болгон дуртай юм. Би бол одоо үннийг хэлэхэд гэдэг шиг те. Энүүхэндээ хэлэхэд хар багтаа бол ерөөсөө манай ээж ч гэсэн сандын ерөөсөө махан байна гэл тийм хөвтсөн шүү дээ. Нэрэ. Махын алт ингээд бүр ингээд хоолноос зөвхөн махруунд дайрдаг тийм хөвтсөн шүү дээ. Чи эсвэл багтаа бүр хитрхи идээд чүмэж болсон юм байна. Өө нэр тоглоомчгүй бүр ингээд юундаа ингээд бүр ингээд 1-2 настайдаа тэр юунд Москвад тэр Оросын тэр юуны оюутны байранд ерөөсөө тэр 1-2 настай тэгэл Вьетнамууд, Арабууд хамаагүй халуун ногоотой тэр бүр болохгүй өстө гахаа шууны хоол гэдэг шиг өстө бүгднэрүү дайраад тэгэл ерөөсөө их махсаг хөвгтэйсэн. Манай ээж ч гэсэн ялгаагүй их махсаг хөвгтэйсэн. Манай аав ээж хоёр бүр юуны махны тэр юг югдэглээ бүр нөгөө нэг стейк мейк гэж өстө шүүрэлж мөрлөө тэр иддэг хүмүүсээс ш. Тэгээд гол нь хүн яг цаагаар хамгийн гол нь яагаад хүн жинхнээсээ одоо тий амьтны гаралтай бүтээгдэхүүн идэхгүй бол чаддгүй бол ерөөсөө хүнд ингээ нинж буюу нинжин сэтгэл, хайрын сэтгэл ингээ сэтгэл дүүсээд тэгээд энэ амьтан чинь юмтын хайрлах сэтгэл төрхөөр ерөөсөө эргэлт буцалтгүй болт юм билээ. Тэрнээс ш ингээд эрүүл мэнд ч юм уу янз бүрийн өөрчлөлт таанаар болсон хүмүүс ингээд ундаж усаад эргэлт буцаад дээд юм. Тэгэхээр энэ одоо яг тийм л баж ороо sorry. Би нэг жишээ ярив тийм. Нөгөө нэг би одоо Сан Францискод байгаа байхгүй одоохондоо нэг хэсэг хугацаанд гэж нэг жил буцах юм. Тэгээд энэ ч нөгөө монголчууд бас яг Монголд байгаа юм шиг ялгаагүй ингээд малын ферм дээр очиод малаа ингээд юу яд юм байна. Ухрээ ингээд бүтнээр юм хоноо ч юм уу бүтнээр ингээд юугаад авд юм байл та. Тэгээд махны хүнсээ бэлдүүд махаа авахгүй явахгүй юу? Хойлоо ингээд махаа дундуур нь хуваагаад нэг ухрыг дундуур нь хуваагаад авчихгүй явахгүй юу? Тэгээ би очиод наваад гисэн. Цаашаа гараад ухрээ сонгочих гэдгсэн чинь би өөрөө яг ингээд ухр мах юу идэм мөлс яг ингээд амьд амтнаас бол би сонгож болж чадахгүй юм байна. Тэр ихгүй гол нь нөгөө өөрсдөө нүдэн балаа чихэн дүлий гэдэг шиг яадаг гэвэл хүмүүс тэр ажлыг хийж өгöd байгаа учраас хүмүүс тэгээд байгаа байхгүй. Тэрнээс хүмүүс тэр ажлыг хийж өгдөггүй болвол өөрөө яг олоод халаад идэх гэж бол байхгүй. За тийм тэр юм болтой. Тэр миний хэлэхэд нөгөө тэр байгаль гэдэг чинь өөрөө нэг зохицолтой байна шүү дээ. Одоо амттан ч өөртлөө одоо хамгийн жижигэд дараагийнх нь жоохон том нь иддэг. Тэр том нь тэр дараагийнхаа жижиг иддэг. Тэрнийхээ том нь дараагийнхаа загас мас ч бүдэр тийм шүү дээ. Яг тийм жижигээр том загас чинь жижигээд ингээл явдаг шүү дээ. Хүн ч хүндрэлт ингээ ихтэй мэдээж за ихтэй зүгээр ингээл жимс иддэглэсэн баг. Дандаа жимс иддэг. Мэдээж тэрнээс хэлж байгаа ш жимс иддэг байж байгаа. Явандаа тэгэл мал одоо энэ амтан иддэг болж байгаа шүү дээ. Ер нь бол хамгийн их жимсээс гисэн баг гэж бодоод байгаа тий. Одоо ургамал жимс юу гэдэг тий. Тэгж байгаа тэгээ махруулаг орсон байгаа юм л та. Ямар нэгэн байдлаар тэгж байгаа одоо нэг махчин болсон юм шиг байгаа юм бид тий. Тэгэхээр тэр нь одоо ихтэй сүүлийн одоо ингээд айгүй олон хүмүүсүүд веган болж байгаа юм тий. Ер нь хүмүүс бол гол нь ганцхан амьтаа хайрлахаас гадна ерөөс байгаль орчноо бодоод веган болж байгаа. Тэгвэл одоо чинь юу байгалийн одоо манай монголчууд бол монгол ухаан гэж ярьдаг байгальтайгаа зохицож амьдардаг арт хүмүүс шүү дээ. Гэтэл одоо энэ мал аж ахуйн үйлдвэрлэл бол ерөөсөө жилдээ 70-80 тэрбум амьтны ямиг хөнөөж байгаа байхгүй. Тэгээд минут тутамд ерөөсөө тэрбум нь хөнөөсөө тэдийг чинь тижээн гэж ерөөсөө хамаг дэлхийд тэрбум маш олон тэрбум хүн үлсгэлэн бахад тэр хідэн амьтдыг тижээх гээд
хідэн тэрбум амьтдыг тэжээх гэдэг ус. Тэгээд тэр шар буурцаг гэдээ яриад штэ. Шар буурцаг ургуулж байгаагийн шар буурцагны 70% буцаагаад амьтдыг тэжээчдэг байхгүй. Тэгээ яа гол нь одоо бид нар ингээ 20 хэдэн жилгээ зүгээр эсвэл манай сая дүү хамт орж ирсэн тий 19 настай өндөр 170 гаруй сантиметр өндөр тэгээд ив ирүүл сав сурвал Монголын нөхцөлд веган хоол идэж өссөн төрөлхийн веган тийм хүүхдүүд зөндөө байна. 20 30 жил болж байгаа айлын хүүхдүүд 5 10-аар нь хүүхд гаргацсан хүмүүс. Тэгээ Монголын нөхцөлд яаж болдгийг ингээд амьдарч байгаа хүмүүс зөндөө байна. Бүх хүүхдүүд нь тэгээ веган амьтын гаралтай мэдгүй. Хамгийн гол нь гэхдээ ерөөсөө байгаль орчинд нэг бүргэрийг хийх гэж бүтэн 6 сар усанд орох хэмжээний ус ашигладаг гэж байгаа байхгүй. Тийм ус зарцуулагддаг. Тэгэхээр ерөөсөө бид нар энэ маягаар явах юм бол гол нь өөрсдөө амьдрах оронгуу дэлхийгүү үр хүүхдүүд та хоёр хүүхдүүдтэй юу юу? Бага. Хэдэн хүүхдтэй? 4 штэ байна. Оо 4 хэдэн настай вэ та нөхдөд? За тэгэхээр одоо 2-1 суулт явж байгаа. Оо за. Тий. Тэгэхээр юу 20 20 гарцаас 20 гарч байгаа. Эхнээсээ 20 гарч. Манай том 13 хүрч байгаа юм. 13. За. Тийм тэгэхээр ч одоо яг 20 гарч 13 та хүүхэд ч одоо дахиад 50 60 70 80 жил одоо дараагийн 100 жилд энэ дэлхий ямар төлөв байдалтай авах вэ? Уух устай авах үгүй юу гэдэг маань яригадаад байгаа юм. Тэгээд тэрнээс болоод ерөөсөө тэр байгаль орчин төлөв тэмцээд байгаа хүмүүс чинь яагаад амин тэмцээд байгааг вэ? Та нар бид нар болохоор ингээл өөрсдөө одоо бол бид нар жаргаж штеп бүх юмд бэлэн цэвэр агаар цэнгэг ус одоохондоо бол гайгүй байгаад байгаа байхгүй юу? Гэтэл яг статистикийн хувьд тэг шинжилгээ ухааны хувьд харах юм бол бид нар яг одоо нэгийг бодож нэгийг эргэцүүлэхгүй бол одоо хойч үе ирээдүйн хойч үе хүн төрөлхтөө өөрсдөө устчих гээд байгаа байхгүй. Тэгээд яг амтан тайргүй байж болно, байгаль дэлхий тайргүй байж болно. Гэхдээ хүмүүс бас оршмоор байна штэ. Үргэлжлүүлээд уран бүтээл туурмаар байна штэ. Амьдрмаар байна штэ. Сайхан тий ирээдүйн хойч үе тий ач гууч хүмүүс тэр хүмүүс маань ядаж бидний төвшөнд сайхан амьдрах хэрэгтэй штэ. Гэтэл одоо уух усгүй тий тийм өвдмөр тийм хэцүү байгаль орчин тий дэлхийн дулаалал гэх мэтлийн тийм өвдмөр байдалд амьдрах юм бол бид нар эргээд бид нар өөрсдөө нүгэл хурааж байгаа байхгүй яа тэгвэл ерөнхийдөө хүн төрөлхтнийг устгасан хэрэгт орчих гэдэг шүү дээ бид нар. За би нэг Тайвас нүгэл хийгээд байгаа юм шиг бид нар энэ цагаан сарын хитэн бууз өдөө. Амны бэлгээс аштын бэлэг гэдэг дээ. яагаад Цагаан сарын өдөөс хойш өдөө зүгээрсэн чинь Та хоёр энд удсан бол дааж маргааш явна гэж чинь тий. Маргааш явахгүйсэн бол сайхан манад ирж гоё веган хоол идэхгүй юу. Та хоёр буцаад илээд ирээч тий. Хизээ ирэх юм. Энэ ирэх хаа би явах юм ирнэ. Ирээ буцаад ирэхээр манайхаар зочлоорой заяа. Манайхаар зочлонгууд бид нар өстой амын ангаатлах гоё веган хоол ич үгүй. Би сөрөгтэй дээ гоё тийм болчихсон тийм. тэгээд сонирхолтой санагдаж надад ч юм. Budget event гэж Tokyo application travel call гэдэг үйлчилгээ нэвтрүүлсэн маа влогоор сурталчилж байгаа шүү дээ. Тэгэд энэ яадаг вэ гэхээр яг гар усны энгийн тарифаар гадаадад дугаартаа явах боломжтой байгаа байхгүй. Одоо яг одоо миний гарт Tokyo application энэ Tokyo application дээр бүх төрлийн үйлчилгээний төсөөгөө энэ дээрээс олон ус гэдэг дарангууд travel call эсвэл IP77 гэдэг үйлчилгээгээр шууд Монголд байгаа юм шиг дотооддоо байгаа юм шиг дугаараар ярих боломжтой байхгүй. Тэгээ би та бүхний нүдэн дээр нэг дугаарлуу залгаж үзүүлээ л да яг хаа. Монголд өглөө л болж байгаа. Тэгээ зөвөр өглөө унтж байгаа мó юм уу гэдгийг. Oh my god. Таны залгасан дугаар холбогдох боломжгүй байна. Холбогдох боломжгүй байна. Би ямар ч байсан шууд ингээ холбогдчихж байгаа шүү дээ. За сайн байна уу та? Би нөгөөдөр Монголд очино. Тэгээд хоёулаа уулзвал болох болов? Намайг Монгол руу яаж ингэж шууд ирээд байгаа юм бол гэж гайхаж байна уу? Энэ бол Travel Call. Энэ мэдээллийн хэрэглэгчид Tokyo Air гадаадаас хамгийн хямдаар ярьдаг боллоо. Ингэж л би ажлаа алдахгүй амарч чаддаг юм да. За, сонсож байна. Аха. За. Тэгээ. Веган болох шийдвэр 6 настай гарсан гэсэн шүү дээ. 10 яг амтны гаралтай хүнсийг бүрэн орхих шийдвэр маань 14 настай. 14 настай. 6 таада энтгэхт очиод яг уу ерөнхийдөө цагаан болтой энтгэгдчих цагаан бол иддэг штэ.
Тэгээд яг хуу юундий сүм хий дээр явах ч юм уу тий янз бүрийн олон ер нь бол их олон шашны сургаалыг судлах боломж гарсан л да. Манай ээж намайг чи Христосын шашинтан болол гэдэг энэ католик сургуульд оруулсан. Тэгэл би тэнд Библи судлаад тэгэл тэгсэн мөртлөө ээж намайг юуны буддийн тэр далаа багшийг ном тавихад маш их авч явдаг гэсэн. Тэгээд буддийн сургаалыг багасаа судлаад ер нь өөрөө их сонирхож маш их юм уншина. Тэгээд хажуудлын юунууд хөршүүд чинь хиндүү шашинтай тэдрийг дагаж бас тайлбарна. Ер нь ингээд тийм сониучхан гэх юм уу та. Тэгээд ерөнхийдөө гол нь тухайн үед ч тэр одоо ч тэр юу ойлгож авсан бэ гэвэл ерөөсөө альва хүн болгоны шашин ч ерөөсөө л хайрдэл тулгуурсан байт юм байна гэдэг үзэл баримтлалыг баримтаал явж байгаа. Үнс нь ерөөсөө л хайр байхгүй. Тийм би бинийг хайрлах тэгээд бүр цаашаага хамаг амьтыг хайрлах. Тэгээд тийм л сургаалтай байлээ. Хайрлах. За яг тийм ер нь бол яг хэрвээ бурхан шашинтай хүмүүс бол хамаг амьтны төгсгийн тулд. Тийм. Гэтэ хамаг амьтанд одоо Жон мом шумуу орох уу гэж. Бүгд орно шүү дээ. Хамаг амьтныг л ерөөсөө бурхны сургаалд бол миний те өчүүхэн миний ойлгосноор гэдэг шиг те. Орно шүү дээ. Одоо гэхдээ би шумуудаас би гэдэг шумуудаа одоо гэдэг юу таахгүй юу? Алиргитай юу? Хазаал дуусаа те. Тэгвэл шүн унчаа гэдэг шүү дээ. Би ингэж аргагүй байхгүй. Би бүр яасан шүү дээ. Юу ч ингэдэг юм шүү дээ. Би хац. Сор гэдэг. Ялгаагүй заяа би бүр алиргитаас ийм хэрэглэх шаардлага гарсан. Тайванд би бүтэн 2 сар. За би шээсээ. За шумууд байвал яах юм бэ? За ингэж улаан цаг би одоо ярьж өгөх гээд шүү дээ. Бүтэн 2 сар Тайванд ууланд ингээд бяцлаг ба ээжтэйгээ цуг маш олон мянган хүнтэй тэгээ майханд амьдраад тэгээд бяцлаг ба тэр үеэр тэгсэн чинь би гинт шумуудны алиргитай болоод урд нь алирги байгаа байхгүй. Тэгээ шумууд тэр одоо тухайн шумуулны хаашаа мэдгүй. Яг намайг бүр ингээд хорлонтой ингээд хазуулаад хамаг би салгалаад яг ингээд өгөх гэж байгаа юм шиг унаал. Тэгээд бүр алиргины юм уугаад тэнгууд яасан шумуулны тос ингээд ерөөсөө нэг ч юу гэдэг лээ зай үлдээхгүй шумуулны тосны үнэн гайхалтай үнэртэй амтнал явж байгаа байхгүй. Тэгээд дээрэс нь нөгөө галтгоонд нь юу угаагч хийж туслаад нөгөө үйлчлэлтэй шүү дээ тий. Тэнгууд нээж тойр шууд юу агаад өгдөглээ. Сайн дурын ажилтнууд болоод галтгоонд угаалгах юм. Өглөө 6 цагаас галтгоонд нь ороод тэгээд орохдоо нөгөө шумууланд хазуулахаас хайгаад дандаа ингээд аварга том синс чивэр дагсан синсэнд ингээд өдөр шинжэнгөө синсэнд ингээд ер нь жоохон бяцлах гэж бас нэлээд завсан. Тэгээ шумуудаа бол алахгүй нь ч юу те ер нь. Ер нь бол алах сэтгэлийг төрүүлэхгүй алахгүй гэсэн. Алахгүй. Би тэгтээ штэ махан хоол ер нь бурхны шишинтай тийм махан хоол иддэг байхдаа ч тэр ер нь энтгэхт сурдаг лам ах нар Монголын тэд нар чинь ингээл жижигхэн шумуулж шоргоолж үтмөт хорхоо хамаагүй бүгднийг аваад гэрт ороод ирсэн байл ингээл аваад гаргачдаг гэсэн чинь. Тэгээ тэдрээс тэгэж сурсан баггүй аа. Би тэр надад нэг ч нарийн өөр бодолтой ингээд одоо нөгөө бүх юмтайг хайрлаа гэдэг шүү дээ. Тэр нөгөө ихтэй бас нэг юм байт юм л шүү дээ. Одоо тэр цаг аваад зарим юм ийм байт юм лээ. Одоо нөгөө сүнстэй амтан сүнслэг амтан сүнсгүй амтан. Сүнсгүй амтан гэж байхгүй шүү. Одоо шумуулууд чинь одоо 24 цаг болдог амттууд байна шүү дээ. Одоо тийм ерөөс амьдрал өдөр нэг 24 цаг болоод хүчтэй амьдрал байна шүү дээ. Тэд нар чинь ч гэсэн сүнстэй байгаа шүү дээ. Амьд байхын тулд За. Юу аим оруулаад байгаа юм чинь үхэж чадчихна гэх. Гэхдээ тийм байх. Яг миний хэлэх гэдэг нь гэхдээ тийч нэг байгалийн гоор одоо чинь яа тийм чинь нөгөө байгаль чи өөрөө түрүү нөгөө бие бинийгээ тижих ёстой гэдэг ингэж хэлж шүү дээ. Одоо чинь тэр шумуулт чи одоо бас адилхан тэр нөгөө байгаль экологид бас хэрэгтэй. Гэхдээ бас дахиад бас нэг амьтны хоол байгаа шүү дээ тэр чинь. Нэг амьтны хоол биш. Хайр гэдэг чинь миний сургуулиас биш шүү дээ. Бурхан багшаас. Тэгээ бурхан багш болохоор нөгөө бурхан багштайгаа очиж яригддаг шиг. Бурхан багшлахаар юу гэсэн гэвэл хамаг амьтан болохоор ээж чинь байсан гэдэг байгаа байхгүй юу? Тий? Их басан 600-ын хамаг амьтны тусын тул тэгээд тэр логикоор бодохоор чинь хамаг амьтны ээж чинь байсан бол аль нэг амьдралдаа тэр шумуулч бай, тэр хонь мал юу ч бай, аль нэг амьдралдаа ээж чинь мэсгүй. Тэгэхэд ихийнхээ ачийг хүмүүс хизээч хариулж чаддаг гэж ярьдэн штэ. Ихийнхээ эцэг ихийнхээ ачийг юу тий? Бас аав нарыгаа бас мартаад явах үү тий? Тэгээд тэгэхээр чинь ерөөсөө хамаг амьтныг хайрлах гэдэг маань эргээд ерөөсөө ээж байгаа хайрлах гэсэн утга болчихж байгаа байхгүй ерөөсөө логик нь. Тэгээ ингээд юм ингээд логикаар нэг бодох ч биш ингээд тунгаагаад эргцүүлээд шингээгээд ахаар
ерөнхийдөө тэгэл гарах гарцгүй болчтой юм дөө гэдэг байхгүй. Ингэж болох юм бодож чинь одоо ингээд амьдтайг угаасаа хайрлна. За тийм амар хайртай шүү дээ. Гэртээ үл амьтад жижиг шүү дээ. Нохоо муур одоо тийм би ч тийм. Нохоо муур л хийж яадаг тийм бусдыг алдаг. Болооч чи тийм авирууд нохоо муураас зөндөө өөр амьтад ирж байгаа одоо чигдэж байгаа. Тэр загснуудыг яхах байхгүй юм байна. Туулаад ижээж гин, дэгдэхэд ижээж гин. Тийм гэхдээ загс хүнд мөнгөдүүлээд алуулаад дэлгүүрээс судалж авч чадчих. За биднийг уучлаарай. Хүн төрлөختийг уучлаарай. Тэс тааштай. Санаас хүн төрлөختөө уучлаарай. Гэхдээ би ч гэсэн өөрөө ялгаагүй тийм л байсан. Гол нь надад бол нэг тийм мэтгэлээ тийм амьдралын маягаад нэг тулгаад ах жишээ тийм байхгүй. Гол нь зүгээр яг нэг үннийг мэдсэн хүн чинь тэгээд би хараа угаасаа л угаасаа ерөөсөд цогцолтгүй энэ тал дээр ярьж байгаа шүү дээ хүмүүс мэднэ. Тэгээд нэгэнд мэдсэн хүн чинь өөрөө нөгөө дуугаа ярьж болтгол юм байлаа. Тэр чинь тэгээд алдас болно шүү дээ. Мэдчихээ тэгээд хүнд хэллээ да тэрийг хүлээж авах үгүй нь хүмүүсийн сонголт шүү дээ. Гэтэл хэлэх нь миний үүрэг байхгүй юу? За би ч бас нэг кейс асуу. За. Самсруу. За. Самсруу шүү. За. Чи нүдрийг бүр харцсан. Хин чалаагүй. Хин чалаагүй шүү. Нүдрийг харж байгаа. Уснаас ингээд шууд загс усаар гараад ирлээ. Гараад тэр одоо бүр хоол шидэгдээд тэгээд ингээд өгчлээ. Өөрөө өгцөн. Өөрөө өгцөн. Байгалийн жамаар. Тэгвэл байгалийн жам өөрөө өгцөн чи би аваад идчихгүй яах вэ? Харсан чи бүр харсан. Байгаль чамрууд таны сонголт. Байгаль чамд өгч байгаа юм шиг шидчихсэн бүр яг. Үу гэл. Тэр бүр амар гол. Тэгээд угаасаа тэр өгчөж байгаа. Тийм үү? Тэр таны сонголт. Тэгвэл тэр чи одоо би халаагүй хүн халаагүй байгаль нь өөрөө шидчихсэн гэвэл тэр идэж болох идвэл одоо веган хүмүүсийн тэр веган хүмүүс бол идэхгүй шүү дээ. Хизэж идэхгүй тий. За тэгвэл энэ зүгээр хөгжлөөр хөгжлөөр маазарч байгаа. Нөгөө чам угаасаа ингэ нөгөө нэг анхны цагаан хоолтон тэгээ бүр vegetarian vegan гэдэг хоёр ч юм уу дотор амар ялгаатай юм байна шүү дээ. Би тэр чинь сайн л мэдлээ. Тэгээ бүр чи нөгөө нэг үзэл бодол философи бүх зүйлээрээ ингээд нөгөө гүн одоо цагаан хоолтон юм байна. Тэр чинь хүндэтгэж чинь. Гэхдээ ингээд санамсргүй тохиолдол энэ чинь нэг далайн хан шуур болдог шүү дээ. Тэгсэн чинь нэг юм арал дээр ингээд пунк гэдэг ингээд ганцаархнаа ч юм уу сүүлийн дүүтэйгээ хойлох нь үлдчихвэл яах вэ? За дүүтэй хойлох нь үлдчихлээ. Манай дүү юу гэсэн гэж сая би дүүд манай дүүтэйгээ иржсэн. Манай дүүд гэсэн чинь гэж байгаа байхгүй. Би хэрвээ өөхөө эсвэл мах идэхгүйгээ шууд өөхнө гэжлээ. Тийм амархан. Наа чи тэгсэн чинь тэр аралны юм сонирхолтой арал заяа. Тэр замс арал жимсгүй. Чи байж. Тэр арал биш. Тэр арал уус жимсгүй. Өөдгөө. Усрын арал угаасаа ингэсэн бааж нэг юм сонин жижиг арал тэгээ тэр арал дээр угаасаа жим сурах боломжгүй. Өвс идэх боломжтой тийм өвс ногооч их ховор. Мал идэх өвс бол байгаа. Тэр арал мал идэх өвсөө тэгэл мал идээд идэж болж ивэл тэгэл тэр чинь идэж шүү дээ. Ялгаагүй шүү дээ. Мал идээд ингээд ийм том бүдүүн өрөөсөө бүр юу гэдгэлээ тэр арслан гинэ тэр заан тий анааш юу гэдгийг эсвэл тэр үхэр ийм том болоо тэгээд тэр чинь уурга тэр иймхэн өвснөөс аваад нь штэ тэгэхээр чин тийм том болж байгаа тийм амт Итэрэл өгөхгүй байхгүй эсвэл өгцөн байсан ч гэсэн хамаагүй өвсөн бүшиг өвсөн хэцүү байна яг үнэ за тэгвэл ингээд асуулт. За чи дүүтэйгээ биш ганцаараа заяа. Ганцаараа ингээд нэг юм дүү мэдчих гээд шүү дээ. Энэ анаа та ч одоо амар идэх болчихсон гэдэг. Дагаан барь амьд үлдэх юм барьжгүй алах юм байна чи. Очоод манай ч худлаа байсан биш үү? Харин ямар ч гэж баг. Дүүгүү чи ганц цагнаа шүү дээ. Ганц нэг эцэггүй байж та. Тэгээд тэр ингээд завнаас ингээд оцоод үлдсэн заяа. Тэнгүүд тэр арал дээр ингээд нэг хэдэн сар байх болчих жоом л чамаа хүн олдол соос авчиж автал. Тэнгүүд тэр арал дээр өвс ногоо байдгүй мөртлөөс нэг юм санаандгүй тохиолдолоор хон яма хоёр ингээд үржээд ингээд айгүй их болцсон заа. Чам тэрийг идэх эсвэл өөхөх гэсэн сонголт байл яах вэ? Тэгэл өгчихгүй тий. Тэгэл өгчихгүй. Амьд үлдмээр. Гэхдээ бас амьд үлдмээр л биш тий. Оо би бяцлаа хийж байгаа л яваад өгч шин. Тэгэл хорогдох юм байхгүй шүү. Айгүй хатуу юм байна. Ууш за нэг мас. За хүмүүс мэдгүй би ч мэдгүй асууж байгаа шүү. Одоо чи сая элдээс 36 өглөө. Чи гэр бүлтэй болсон уу? Би юу? Би ер нь хувийн амьдралаа ярьдаг. Окей. Тэгээ ер нь бол мэдээж яг хүүхдтэй болоогүй л тэр хэлээ да. Би нэг зүгээр ярьж манай нэвтрүүлэгч чи мэдээж амар фаны жоо маацдаг. Тийм болохоор би зүгээр энэ жоо фаны дандаа асуудал явж байгаа шүү дээ. Ер нь бол найзлууд нэлээд тийм өндөр тийм юунд бол байд юм байна гэдэг тийм одоо нэг яах гайгүй тэгэл тийм начиг юу гэдгэлээ солиотой өмсөндөө байж байгаа байхгүй. Солиотой биш. Манай ялт нэг үлдэх байхгүй ер нь эмэгтэй хүмүүс солиотойтой мэднэ зүгээр. Яста үгүй шүү. Эмэгтэйчүүдээ юу юм биш. Эч маазаадаг юм асууд. Манай ялтгаас ганц юм хэлдэг байхгүй. Тэгвэл өдөөс чи маазраад үгүй шүү. Манай ялт ганц юм хэлдэг. Уус тэр үнэлтэй. Эмэгтэй бол угаасаа эрэгтэй үнийг яасан ч
дээр нэдэг байхгүй бүх юм дээр. Ер нь яаж байгаа л те. Тэгэхээр ер нь эрэгтэй хүмүүс нүдэрээ ч үсгээ хөдөлгдөг. Манай Монгол эмэгтэйчүүд бол чангалаа шүү дээ. Тэ чангалаа жагаад. За чи Монгол заа зоож байгаа. Монгол эмэгтэйчүүдээс болгоомжиж амьдрах. За баярлалаа. За хариулт олчлоо ч тийм. Цаашаа олчлоо ч. Тэгвэл найраг юм байна. Угаасаа матриарх гогод анхны Amazon эмэгтэйчүүд гэж байгаа шүү дээ монголчууд чинь. А юу дуусна. тэр ууса гэр бүлийн талаар ярихгүй гэсэн юм чинь. Гэхдээ Яг хувийн амьдралын талаар. Зүгээр тэр сэдвэр бол ярьж байгаа шүү дээ. Тийм. чи хувийн амьдралын талаар биш шүү зүгээр хоолны талаар шүү заа. Найз залууч хоолны сонголт нь ямар вэ гэж. Юу штэ. Ерөөсөө тийм амьдралын хэв маяг нийлэхгүй ч юм уу яг одоо юу гэдгэлээ. Хүн чинь одоо жишээ нь за одоо та жишээ нь тэгэл за бүр тийм бүр нилээн юу гэдгэлээ. Маазарж байгаа шүү гэдэг шиг тий. Та жишээ нь бүр ингээл улаан архичин тамхичин эсвэл бүр хар тамхинд орсон ч юм уу тийм амьдралын хэв маягтай жишээ нь эмэгтэйтэй очиж суухгүй шүү дээ. Тэрнтэй адилхан зүгээр махчин хүнтэй суухгүй. Тийм тэгэхээр зүгээр философийн хувьд моральны хувьд гэх юм уу те ёс суртахуун ч гэх юм уу үзэл бодол яг гүн одоо амьдралын яг үзэл бодол амьдралыг харах үнцэг дээрээс нь амьдралын хэв маяг таарахгүй болчихвол угаасаа тохирохгүй шүү дээ. Тэгээд тохирохгүй тэгээд нэг мэтгэд тэгээд хэрүүл болоо айгу сална шүү дээ. Нэг зүйлчүүд тий ер нь бол тэгэхээр чи салхан тодорхой тохиолдолд бол жишээ нь тий нийлээд яхан бэ гэсэн үзэл бодолтой байдаг. Мэдээж манддаг байдаг веган байхад веганээс сонгох гэсэн үг тийм үстэй. Тийм мэдээж тийм эсвэл яг хүн өөрөө бас гол нь би нэг юм дург байдаг намайг хараад гинт нөгөө нэг хошгороод гэдэг шиг тий. Намайг хараад гинт би цагаан болтоо гэдэг тийм болж байгаа бол би тэрийг жинхэнэ гэж үздэг. Зүгээр тэр гэхдээ тэр учрыг ойлгоод, учир явдлыг ойлгоод яг тэрийг ойлгоод өөрчлөгдөж байгаа хүн бол бас тэр хүнд тий тэр хүн чи өөрөө яг чин сэтгэлээс ойлгох хэрэгтэй байхгүй. Тэрнээс ч зүгээр хин нэг дагсан хүмүүс бол бас хотлоо идэм байл гэж боддог шүү дээ. Окей, би ингэж ойлгосон. Тэгэхээр яг нэг ус тийм. Гэхдээ айгу өөрчлөлтөөр ер нь сонголтоо ч амар их юм байна. Тэр бол ойлгочлаа. Амар их юм. Угаас улаан махчиг гэж сонгохгүй. Тэгээ улаан махчиг гэж сонгохгүй. Тэгээ за энэ махчигаас жоохон веган руу болж магадгүй юм байна гэдгийг нь суулж харах юм. Улаан махчин амар. Тэгээд архитартаас хэрэглэхгүй шүү. Архитартаас хэрэглэхгүй. Улаан махчин гэдэг амар зүрлэлээ шүү дээ. Улаан архич. Та ярьж өстэй. Үгүй зүгээр амьдралын хэв маяг гэж. Гэхдээ хүний сонголт авахгүй. Гэхдээ чиний хувьд бол улаан махчин гэж гарч ирнэ л дээ мах гэдэг хүмүүс шүү дээ. Би бол тэгж яадаг шүү дээ. Яг шүүмжтэй талаас харддаг шүү дээ. Адилхан өөрөө тэгээд олон жилийн өмнө те 20 гаруй жилийн өмнө те баг бахта учир явдлаа те ойлгож мдээгүй энэ талаар тунгааж бодоагүй байхтай адилхан л мах иддэг гэсэн учраас нэг тийм шүмжлэн маягаар ч юм уу эсвэл нэг текст маягаар тийм ханддаг гэсэн үг шүү дээ. Зүгээр гол нь манай ингээд ээж аав те бич тэр манай ингээд хамаатан саднууд те веган хоолтой ногоон хоолтой хүмүүс зөндөө байна. Манай дүү энэ те төрөлхийн төрөмсөн шүү дээ 19 настайгаас төрөлхийн веган тийм хүмүүс ингээд бусдаас ямар ч хэсэн илүү амар амгалан эрүүл саруул сайн сайхан яваад байгааг нь хараад тэгээд энэ байдлаар энэ мэдээллийг бас хүмүүст хүргээд хамгийн гол нь тэр юуны арак те хор тавдраар хүмүүс өөхөх шаардлага байхгүй байхгүй юу? Зүрх судасны өвчнөр өөхөх шаардлага байхгүй. Манай эмээ намайг 13 настай байхад нас орсон. Гинт бас их нилээн бас жин өндөр хүн байсан. Дээрэс нь бас нилээн өөх тостой юм хийддэг хүн байсан. Тэгээд тэрнээсээ болоод ерөнхийдөө зүрх судасны яваар тэг гинт явцсан. Тэгээд тухайн үед хэрвээ одоо жишээ нь ачиг солиотой ун гарч ирээд телевизээр жишээ нь ингээд ийм хоол унд идэхээр ингэж ирүүлжд юм байна тий. Заавал ийм тий биеийн илүүдэлжинтэй ч юм уу эсвэл тий хорт тавдрын эсийг жишээ нь би хэлээгүй те шинжлэх ухааны үднээс эрдэмтэд эмчнэр хэлж байгаа хор тавдрын эсийг амьтны гаралтай бүтээгдэхүүнэд тижээдэг гэж байгаа юм. Тэгэхээр одоо жишээ нь энэ подкастын маань үзээд сууж байгаа хүмүүс жишээ нь сонсоод те гэр бүлтэн те өвчин зовлонтой хүн байх юм бол тэр талаар судаад үзээсэй гэж боцсондоо л нөгөө хүнд хэрэгтэй болов гэсэн үднээс л мэдээлэл хүргээд өөртөө нөгөө гинт ингээд нэг одоо жишээ нь баажи ч юм уу ялц ч юм уу те өөртөө ингээд гинт
гинт хүрэх хэрэг хүнд хэрэгтэй юм болоо мэдчихвэл тэрийг хүргэе гэж бодно шүү дээ. Ямар ч юм байсан гэсэн. Би сая шийдчихлээ дээ баг. Монголд бол одоо Сан Францискод бүр амархан, Монголд ч гэсэн ялгаагүй амархан болсон. Ер нь эрүүл мэнд урт наслын те үр хөвгтөдөө бодъё, байгаль орчноо бодъё гэж байгаа бол ерөөсөө эрүүл мэндээ бас бодъё те. Өөрөө үр хөвгтөө хайрлаад хүн эрүүл ах хэрэгтэй, хань жилдээ бас хантай. Эрэгтэй хүмүүс бол уучлаарай илүү хамгийн түрүүлж чадчих гэдэг гэж байгаа шүү дээ. Тэ хань ижлээ орхиод тэгэхээр урт наслаад удаан жаргая гэж бодож байгаа бол ерөнхийдөө хоол ундаа эрүүл сарвал тэгээд эрэг сайхан болгоход бол гимгүүл гэж үздэг. Тэр бол яг хэлж байгаа юм чинь өнгөөр 200. Манай аав бол одоо 60 хоолгаараа явцсан 40-50 км юу дугуй унаар явж шүү дээ. Ямар ч асуудалгүй өдөр болгон 40-50-60 км дугуйгаар явж шүү дээ. Амар. За яг одоо би бас бодъё. Одоо би тэр бодохоор шүү дээ. Чиний урт наслмаар гэж. Үр хөвгтөдөө бодъё гэж. Айгуу тийм юу төрөө хэллээ шүү дээ. Айгуу тийм өндөр жинтэй хүмүүс байсан гэдэг. Хоёлоо ч өндөр жинтэй болчиход байгаа шүү юм дээрээс. Тийм ер нь гэхдээ хүний эрүүл мэндийн үзлэг мүзлэгт ер нь бид нар хэний ханаагүй хөшин залуу өндөр жинтэй ч бай ямар ч бай ер нь сайн орж өөрийгөө хянжих хэрэгтэй байлээ. Тэгэхгүй бол бид нар чинь юу агаал ингээл нэг мөнх амьдрах юм шиг яваал тэгэл өөрсдөө анхаарал тавихгүй яваад байдаг. Гэтэл бас үр хөвгтөө бодох хэрэгтэй шүү дээ. Тэ? Эцэг ер нь бодъё одоо бодлоо. Цаг сериосны хөмсгöd ангид гурлаа суучихгүй юм. Юу нөө тий. Ариг тамиг тал дээр ч юм дээр чамдаа 100 нийлж байгаа шүү. Ер нь хэрэггүй. Би уус авах хэрэггүй шүү дээ. Оо тийм үү. Хамаатууд адилхан. Тэр цаадах ч уусаа чи тэр хамаатан биш юм чи. Чи өөр. Наач юм бол тэр банаач юм баба. За, юу би нэг спонсор манай спонсор өнөөдрийн спонсор манай аягүй чухал. Манай өнөөдрийн спонсор нь ямар ч тийм малын гаралтай тийм спонсорууд байхгүй гэдэг та бүхэндээс хэлээ. Одоо PC мод ямар ч малын гаралтай юу ч байхгүй. Тэгээ манай PC мод тамагт электрон барны ихтлгүүр бол малын гаралтай байхгүй. Тийм электрон болохоор тэгээ Apple, Samsung нөгөө Huawei те Xiaomi, Honor гэдэг гар уснууд эдгээр чинь малын гаргалтай гайг үүснэ те малын бүтлэгдэхгүй байх үү та ямар ч өөрсдөө лизингээр судалтаараа тэгээд PC мод Бажалтын event итгэж баг бид хоёрыг анх хэлсэн. Одоо энэ PC мод таамж эхлээд 6 жил болж те 6 жил рүү орж байгаа юм байна шүү дээ. PC мод-ийн хамт бол нөлөө PC мод электрон бар нэг дэлгүүрээр та бүхэн зочилж баярын өдрүүдээр урамшилтай худалдаа авалт хийрэг. 1,200,000 төгрөг байхад iPhone 17 авчиж гэсэн үг. Тийм ээ хана бүр 17 Pro Max. Биднийх чи тэгээд Аль биесны хэрэгтэй. Дээрээс нь бусад гадраас хамгийн хямд. Эзэнгийн хэлбэр нөхцөлтэй авчил та. авъя. Урдчлаа 20% төлөөд хамгийн хэлбэр лизингээр iPhone 17 болоорой. PC Mall 75 35 35. Одоо нэг философи төр орхиод тэр уран бүтээл рүү орё. Одоо ингээд сая ингээд хийж байгаа уран бүтээлүүдийг маш их сонслоо, маш их уран бүтээл хийгээд байгаа юм. Би нөгөө Instagram-ыг чинь дагдаг, Facebook-ыг чинь бас дагдаг. Гэхдээ яг тэрэн дээрээс чинь бас ингэж их мэдээлэл авч чаддаг. Оо би ерөөсөө сошиал медиад их юм уу? Тийм шүү. Ер нь зураг мураг тавихаа мартчих. Байдгийн ч мартчихдаг, өөрөө ч ордоггүй баг. Тэгээд ерөнхийдөө хүнд хариуцуулаад хайчдаг гэх юм уу. Ер нь жоохон дотооддоо хандсан хандлагатай хүн л дээ. Тэгээд тэр байдлаасаа ч болоод тэр юм ерөөсөө бас юу дэмждэг бас хүмүүсээсээ энэ дашрамд бас хүлцэл өчөө тий гол нь тийм нөгөө нэг дадал суугаагүй гэх юм уу байнга тэгээд хүмүүс чинь гоё дадалтай байдаг шүү дээ байнга ороод би тэглээ инглээ гэл тий намайг хүмүүс одоо их олон жил влог хийгээч гэж гуйж байна. Уул нь одоо Facebook дээр 213 мянга влог болсон байгаа. Тэгээд 60-70% нь манай монголчууд маань байгаа. Тэгээд бас бодохоор сайхан ингээд нэг санаа навч сочиг нүрхгүй гэдэг шиг ингээд за ингээд за тэгж байгаа нэг влог хийж үзэх юмсэн чигээл нэг ч удаа влог хийж үзээгүй. Лайв урахтаа яг 2-3 удаа лайв орж үзсэн баг. Тэгээд гол нь хүмүүс хэрэгтэй юм болов гэд нэг 2020 онд 20 онд илүү 22 онд юм яг эд цар тахлын үеэр бас нэлээ бид нар чинь бүгдээрээ их л олонхороо нэлийн зовлоо шүү дээ. Манаач бас манай юуны
өвөө эмээ бурхан боллоо. Тэгээ ковидор бол нэлээд хүмүүс бас алдлаа хамаатан садан тий. Гэх мэтчлэн ерөнхийдөө нэлээд уу гашуун өндөр. Тэгээ хэцүү үеийг давлаа шүү дээ бид нар. Тэгээ тэр үеэр би 2022 онд за өөрөө бас миний бас дотны найзуудын нэг найз маань бас гинт бас нас ороод тэгэл гэх мэтчлэн ингээд ерөнхийдөө уу гашуу ихтэй үедээ гинт би нэг чидаасна гэдэг шиг тий. Гинт надад ямар ч гэсэн маш их тийм өөрийн тэр сэтгэл санааг тогтун байлгах, өөрийгөө одоо сэтгэл санааны хувьд ангаах, амгалан байх тийм маш олон тийм зэмсэг гэх юм уу, олон жилийн турш хуримтлуулсан туршлага хаан байна гэдгийг ухаарсан л даа. Тэгээд тэр үед би 2022 онд гайхамшиг бүтээгч амьсгал гэдэг тийм програм үүсгээд тэгээд тэр нь болохоор ерөөсөө заавал ажилласаа гараад чөлөө аваад тэгээд бүр нэг сүр адруулаад тэгжиж хийх биш. Яг 9 хоногийн турш тухайн үед лайв өдөр холбогдоод яг өдрийн хоолныхын цагаар холбогдоод хүмүүсийн тэгэл өглөө эрт ажилдаа явахаас нь холбогдоод 9 хоногийн турш хүмүүс яг бүрэн тийм сэтгэл санааны хувьд бие махбодын хувьд тийм програмчлах тийм хөтөлбөрийг зохион байгуулсан юм. Тэгээд 2 ч удаа лайв зохион байгуулж үзсэн. Тэгээ сая бас Америкт бас хүмүүс нэлээд нэхэд ахаар нь Америкт бас хийж байгаа англи хэлээр. Тэгээ ер нь бол тэрийг бас их олон хүнд хүргэх мөрөөдөлтэй байгаа. Яг тэгвэл жоохон шудраг ус агаад байна л да. Бид нар ингээл манай ээж тэгдэг ахгүй. Бид нар ингээл энүүхэн энд ингээл нэг деваажинд амьдарч байгаа хүмүүс шиг ингээл нэг тийм нэг л амгалан сайхан, нэг л тайван, нэг л юу гэдэг л бухимдалгүй те. Нэг л бүх юм нэг сайхан тийм хүмүүс яваад байдаг. Гэтэл тэрийг чинь тэр арга барилаад ч юм уу хүмүүстэй хуваалцах нь одоо бидний үүрэг биш үү гэх тэгээд байнга бас сануулдیں۔ Тэгээд тэрийг одоо бас ер нь бол хүмүүстэй бас илүү энэ бас мэдээллийг бас хуваалцах гэсэн. Уран бүтээлээс гадна энэ бол бас миний амьдралын бас зорилгын нэг болвол хүмүүстэй бас энэ сайхан хүмүүсийг би ингээд яг одоо цаг дээрээ сайхан амьдраа тэгээд эрүүл саруул амар амгалан сайхан амьдраасаа гэж бас хүсдэг л дээ. Тэгээд тэрийг бас хүрэх юмсэг гэж боддог. Тэр сошиал медиа улам их нөгөө актив байна. Харин тийм ээ. Та хоёроос сурч. Наатаа гоё. Та хоёр над руу ингэж сануулаач хөө юм бичээч. Би юусэн баг сарын өмнө 2 сарын өмнө Instagram руу ч бичсэн, Facebook руу ч бичсэн хариу өгдөг юм лээ. Тэгсэн үү яана. Facebook бүр юу авдаг баха. Тий ерөөсө харддаг юм. Гэхдээ ер нь харддаг юм байна. Би тэр ингэдэй. Гэтэ Монгол ихтэй шудраг хэлчих. Гэтэ хүмүүсүүд ер нь тэнэг шүү. Яг үнэ хэллээ. Одоо чинь бажаалтыг 6 жил дийж ингэж ярьлаа шүү дээ ялт. Тэгээд манай хоёроо одоо энэ сууж шүү дээ. Бид гурав анх ярилцаад 3 найз. Залуучуудтай юм гоё мөргийа. Энэ нэвтрүүлэг чинь тэгвэл хэцээ маазарж байгаа ч гэсэн манай нэвтрүүлгээс хүн уул нэг ойлгоод бол зөндөө ойлгох юм болж байгаа шүү дээ. Зүгээр ээж байгаа 110 сая үзэлт авсан байна шүү дээ. Нөө баяр хүргэе. YouTube дээр тэгэнгүүт эн чинь зүгээр нэг хүнд тоолоод идэв шиг гоё. Энд чинь хүнд зүгээр ингээд ямар ч хэрэгтэйгээ тоолоод идэв. Мааз зүгээр нэг нэвтрүүлэг хийхтэй биш. Хүн эндээс өөрийнхөө за чинь аваар гэхүүш хүн өөрөө энэ юу яриад байна. Ингээ одоо чиний ярьсаг ингээд үзэхэд бол шууд айгүй их юм авахар байж чинь одоо тийм. Тэгвэл яг битэрүүд өөрсдөө хэлдэг манай нэвтрүүлгээс нэг авах юм байхгүй гэж зүгээр. Гэхдээ цаанаа бол айгүй утгатай байхгүй. Юм авах хэвээр. Тэгэхээр тэрийг шууд чи 6 жил битээ 60 жил явсан ч энэ муу хоёр зүр хоол иддэг гэж боддог тийм хүмүүс зөндөө байдаг байхгүй юу? Энэ нэвтрүүлгийг одоо хоол идэх гэж хийж ийн гэж боддог. Зүгээр ингээ. Дунжан сая бүр инглиш танай хамаатны ах чинь байна шүү дээ. Хизээч юм ухаантай юм ярьж байгаагүй байхгүй. Чи тэгээ орж ирээ сая 50 минутын дотор 30 минутын дотор бүр амар философик болчихсон шүү дээ. Угаасаа ч юм байсан байхгүй. Ямар юм бэ? Миний хэлэх гэдэг юм тэгэхээр ярих гэдэг маргаашийнхаа төлөвлөгөө гаргаагүй байгаа юм ямар юм бэ философи. Тэр чинь Монгол хүний юм биш зам биш үү? Тэр чинь нэг юм. Хамаатай амар. Чи өрөөд битэрийг барахгүй шүү. Тэгээд миний дүрх гэдэг юм тийм байт юм. Тэгэхээр яг зарим нэг хүмүүс бол хичнээн гэсэн чинь нөө чи сая хэлсэн 1000 ингээд тайлбарлал бас магадгүй өөрчлөгдөж штэ. Нэг яг цаг нь болсон хүмүүс гэж байна штэ. Цаг нь болсон хүмүүстэй л хүрэхэд хангалттай штэ. За юм бас тийм ээ. Яг цаг нь болоогүй хүмүүс бол тэгэл хичнээн хилээд нэмэргүй цаг нь болсон болвол тэгэл баг 2 өгүүлбэр хэлэхэд л шууд. Тэгээ бас тийг ойлгох ухаан гэж байна л да тэр нэг. Тийм. Гэхдээ хүмүүсийг ерөнхийд нь тэгэж бас мунхаг гэдэг гэж байна. Тийм мунхаг гэдэг гэж хэлж болохгүй хаа бас. Тэгэж хэлэхгүй бид зүгээр. Яг гоо тэр ойлгохгүй хүмүүс байна. Тэгээд ерөнхийдөө бол юу нэг трол гэж яриад байгаа шүү дээ.
хамгийн их нөгөө юу интернетэд хамгийн их нөгөө завтай хамгийн их одоо юу хамгийн их завтай хүмүүс хамгийн их завтай хүмүүс нь завтай гэдэг нь нөгөө магадгүй өөрсдийнх нь амьдрал нь жоохон хэцүү ч юм уу те. Тэгээд дээрэс нь бухимдуу тийм комент хийж байгаа хүмүүсийг бол би яг өөрсдөө маш хэцүү байд юм байна л гэж боддتي. Тэгээд одоо юу гэмдэ тэр бухимдсан байдлаа тэр тэ олон нийтийн тэр сүлжээнд тэ интернетэд ингээд цацаад тэр энерги ингээд цацаж тэгэж somehow тэгээ тэндээсээ тэгээд троллуудыг бол одоо та нар ч гэсэн олон танил хүн би ч гэсэн олон танил хүн тэг хүн болгон таалагдана гэж байхгүй шүү дээ. Гэтэл тэгээд заавал би бол жоохон сонин философи гэх юм уу хүн гэрт ч орж ирээд оромжлоод байвал оромжлоод суугаад авахгүй шүү дээ. Тэрнтэй адилхан миний сошиал ертөнцид хүмүүс орж ирээд ямар нэгэн яг сөрөг гэх юм уу бүр за зүгээр нэг шүмжлэх мэт хамаагүй зүгээр нэг тийм сөрөг хандлагатай бүр нэг дайрсан давчсан тийм юм байх юм бол шууд блоклж чинь. Бүр нүдэ анжаад блоклж чинь. Тэр бол гэхдээ байнгын дуу уушнаа чинь тий. Блок хийгээд. Тэгэхээр нөгөө яг зөв яг тийм байх хэрэгтэй. Ер нь бол нөгөө өөрийнхөө орчныг хүн хамгаалах хэрэгтэй. Дормжлуулаад байгаад ингэж бол байхгүй шүү дээ. Орчныг. Гэхдээ би зүг тэгж боддоо. Чи сая таар сая хэллээ. Нөгөө яг ингэж юугаа хангаад байна шүү дээ өөртөө нөгөө юугаа тийчээгээд байна шүү дээ. Юугаа тийчээгээд ингэж ирсэн. Хайрлах хэрэгтэй. Тийм. Нөгөө хүмүүс ингэ нөгөө элдэн зүйн бичээд ингэсэн шүү дээ. Би тэгж боддтой. Яг зүгээр энэ миний зүгээр хувийн зүгээр уриалгах шиг би зүгээр хэлж байгаа. Бид нар ингэ одоо энгийн жишээгээд одоо нөгөө одоо Монголын одоо өөрийн телефоны компаниуд маань шүү дээ. Эдэд юу гэндэг бид мэддэг болгоод хэлж байгаа. Одоо Facebook гэдэг нөгөө ямар ч датагүй одоо шинэ дугаар хот data free. Тэр зөвхөн Facebook гэдэг дээр гэл тээ. Тэгээ Facebook-оор чи бид нар ингээд Монгол улс бол хамгийн амьсгалдаг орнуудын нэг байхгүй юу? Тийм шүү дээ. 400 мянга сая. Юу 3 сая хүнтэй 7 сая аккаунт тааж байгаа байхгүй юу? Тэгээ гайхаад байгаа одоо төрөөч хүүхдүүд үл аккаунт олцсон байгаа. Тэр чи амар. Тэр чи нөгөө тороолууд нөхгүй юу? Зүгээр нэг хүн ингээд нөгөө хүнд оромжлох гэж байдаг. Хүн рүү дайрдаг тийм. Тэгээ бид нар яадаг гэхээр улс төрөөч тэр Facebook-оор хийж ийн, тарих хугаалтаач Facebook-оор хийж ийн. Тэг би зөв боддог энэ одоо үүрэн телефонууд та нар яагаад ингээд ийм Facebook-ээр ядаж ингээд датаг нь өнгөлөгчдөг. Тэгсэн чи цаана ч юм шүү дээ. Instagram, за YouTube юу гэдэг, TikTok юу гэдэг те. Зүгээр боди ихэд тэр хүн ингээд YouTube-ийн өнгө болгочих юм бол YouTube-с хүн ямар олон юм болж авах вэ? Төр төрийн маш гоё дуу сонсч болно, маш гоё подкаст сонсч болно, маш гоё влогууд үзэж болно. Гадаад руу аялах юм юу хамгийн муухай англи хэлний сайж ингээд эхлэн үстэй те. Ийм олон юм байхад ганцхан Facebook-д өнгө байгаад байдаг. Тэр бус юмудаа бас үнэтэй болгоод өнгө болгооч л гэх. Тэгэх юм бол олон сонголттой юм бол магадгүй Facebook багсгаад YouTube X гэж болно шүү дээ магадгүй. Илүү сонирхолтой юм чинь. Facebook хэрвээс өөр юу ч байхгүй юм чинь. Ямар муухай стресстэй амьд юм байна. Магны бод. Ямар муухай стресстэй ямар сэнсэн юм бол. Гэхдээ миний сайн ямар энэ нөгөө сүүлийн ер нь магны герман магны баажи ер нь 2026 оноос аягүй философик болсон байгаа шүү дээ та бүхэн гэсэн юм аа. 2026 оны 2 сарын 16-наас эхлээд гэж. Би түрүү нэг юм юмсан. Өнөөдөр чинь уул нь битүү юм биш үү те? Битүү. Ийм санаа болсон мохот хоёр ингээ хүмүүс орж хар энерги цацдаг мэддэг гэдэг юм чинь шүү дээ. Ингээ бүр ингээ нэг юм амар гоё хийс чинь бүр ингээ муулах юм болохгүйс энэ угаасаа харахаас дурггүй. Харахаар нууруу гэдэг юм. Тэгээ хүн болгон таалагдахгүй шүү дээ. Тэр олон танил болж байгаа хүмүүс бол би наад үгүй би бүр энэ үгийг бүр нэмжлээ. Хүн битэл бүр бурханч бүх хүн таалагддаг байхгүй юу? Бод дүн байхгүй гэхдээ бурханч дур хүмүүс байдаг байхгүй. Тэр нь юу гэж илэрхийлж ирэхээр нөгөө саний хэлсэн бүх хүн таалагдахгүй гэдэг чинь хамгийн том жишээ байхгүй. Хүн битэл одоо гэж хэлж байгаа байхгүй юу? Тэгэл захаас нь ахвал цовдлохын цовдлол ер нь бол их бурхан багш ч гэсэн яг амьд яваанаас үедээ ном тайлал явж хахтан тэгэл хүмүүс илүүд үзэл тэгэл зовоогоол тий буруу дийлдэг бусаар хэлээл явж исэн байдаг. Магадгүй одоо бид гурчууд бурханаас илгээгдсэн бохтууд ч юм билүү. Тэгэл ингээд таад ингээд зүүн үзүүлэх гээд яваад байдаг. Та нар бидийг ингээд сошиал цогтоод байдаг. Яа натэй. Бурхан байвал яах вэ? Тэгээ бурхан байвал тэгээ бааж гэдэг чинь бол бурхан шүү дээ нэг. Тийм бурхан. Нөгөө чи баруун итгэж зорчин хэлэл бидэг. Бурхан шүү дээ чи. Нэг бурхан шүү дээ. Тэгээ бурхан болсон ш сүулдэ тий. Гүү биш. Тэр чи бурхан бохгүй. Бурхан сүулдэ юу өгдөг. Гэхдээ тэр чинь яас гэдэг анхаас угаасаа тэр чинь тэр бурхан багшил хүн болохоос тэр чи хамгаалж явж байгаа юм одоо бурхтай одоо юунууд байхгүй ер нь бол тийш дээ шийтгэл хүлээсэн зүгээр хүн очоод тэдрийг хамгаалаад тэгээд хүн ганцхан нөгөө юу байхгүй багш байхгүй тасан миний хамгийн дуртай сэдв байна да бас тийм за боди дахиад нөгөө юу надтай суухаар тийм болчтой юм аа надтай суухаар надтай ингээд юм яриа суух юм бол тэгээд ерөөсөө зогсолтгүй юу философи яриад бэлтгэл бурхан тэгээд намаа нөгөө баачи гэдэг нь
нөгөө нөгөө баажи гэдэг байхгүй хүмүүс бас илтгэр би ч зүгээр баажи гэдэг нэртэй олцгоочлаа. Тасал ламын баажи гэдэг хэлдэг байхгүй. Тэр чинь бөмбөгийг ирэлхийлэгч шүү дээ. Ягаад болохгүй. Тэгэхээр би андиг дээр шууд хэлж байгаа. Тэр баажи чинь бурхан шүү гэж хэлж байгаа юм. Ягаад болохгүй гэж бөмбөгийг ирэлхийлэгч. Сансантай мөлгөрч гоё шүү дээ. Гоё шүү дээ. Хамгийн гоё үлгэр. Дахиад уран бүтээл рүү оръё. Юу яасан? За магнум ганц юм чи. Магнум таа нөгөө магнум мэдэх бах. Нөгөө юунд үлээ? Спортын тусмаа тий. Магний ер нь юу яадаг бүх юм хэрэгтэй шүү дээ. Булчин сулдаг, тайвшруулдаг тий. Ер нь стресстэй хүнд бол ер нь магний дутагтай ирэхээр ер нь хүн стресстэй ч эхэлдэг байхгүй юу? Тэгэхээр би тэр хүмүүс хэлэх гээд байна. Дэг фармын герман магний уулж агаарэ. Биеийн хүчнийхээ тажаалал хөдөлгөөний үед хүн хөлсөөрөө магнигаа алддаг. Тиймээс булчин өвдөх ядрах шинжлэнгүүд илэрнэ. Ус хүүгэрүүдэг магнез дэрэгт алжаал ядрааг буруулж эрч хүчийг бэлгэлнэ. Гиснээс юу нөгөө энтгэх дуу дуусан гэсэн шүү дээ Болливуудын. Тэгээд юу хамтран ажилдаг хүмүүс маань болохоор тэр дэлхийд алдартай. Ерөөсөө дэлхийн супер одуудын нэг гэсэн үг л дээ. Рахман гой. За өнгөрсөн жил гэхэд ерөөсөө сард Spotify дээр дуунуудын сонсож байгаа хүмүүсийн тон 148-аас 168 сая. Сард. За баярлалаа. Тэгээд өнгөрсөн жил гэхэд 3.5 тэрбум хүн стриминг хийсэн. Тэр чинь нөгөө хөгжмийн зохиолч хүн киноны хөгжим зохиодог өөрөө. Тэгээд тэр хүн маань дууга бэлэглээд тэгээд тэр хүний зохиосон дууг би дуулсан. Тэгээд тэр дууг олыг өвөл гэж байгаа байхгүй. Дараа нь энэ доор бичиж олно гэдэг таад. Юу басан? Номинжин гэд бичлэгтэйсэн шүү дээ. Миний юу тайзны нэр. Тэгээд номинжин ерөнхийдөө бичлэгтэй тэгэнгუთ саяхан юуны ерөнхийдөө жүжигийн салбар руу ороод тэгээд ерөнхийдөө Номи Жин гэдэг юу нэртэй болсон. Тэр нь болохоор тийм төстэй сонсогдож байгаа байхгүй. Гол нь бичлэгийн ерөнхийдөө өөрчилсөн гэсэн үг. Тэгэхгүй бол ингээ хүмүүс толгой нэгээд номжин гэхээр нөгөө хаана хідэн цэгтэй юм мэдгүй ингээд жоохон толгой нэргээд ахарна. Тэгээ ерөнхийдөө намайг элит хүн болгоо Номи гэдэг байхгүй юу? Тэгээ Номи гэдэг болохоор Номи Жин гэдэг бичлэгт болсон. Тэгээ сошиал бүх юм Номи Жин гэсэн. Тэгээ Номи Жин гэхэд ерөнхийдөө Номи Жин гэж сонсогдож байгаа болохоор тэгэл өөрчилсөн байгаа юм. Тайзны нэрнийхээ бичлэгийг өөрчилсөн гэсэн байхгүй өнгөрсөн жилээс хойш. Би ингээд байгаа. Би өзөө хөвдөд гэж боддیں۔ Яг бидний ингээд харахаар Монгол улс ч юм айгүй цөөхлээ. Цөөхөн хүмүүсээс тайланд олно гэдэг чинь бүр л одоо багасгах шүү дээ. Одоо Америк улс чинь 300 сая хүнээс тайланд олж байна. Монголчууд бид 3 сая хүнээс тайланд олж байна. Хэдхэн баа вэ те. Монголчууд дэлхийд хамгийн юутай. Тэгээд миний хэлэх гээд байгаа нь тий авьяастай ч нөгөө юу айгүй баг. Тэгэхээр би зүгээр ингээд боддоо. Одоо pop гэдэг юу гэж хэлээ бодохоор яг Монголд ингээд сүүлийн магадгүй ингээд цаа нэг 20 жил 30 жил ч удаа л да. Одоо манай амтлагчууд баг 28 жил боллоо. Тэгээ ингээд бодонгууд шинэ үед ингээд гарч иж байгаа маш цөөхөн гарч ирсэн. Одоо ингээд бүр ингээд төрөлхийн юм гоё дуус ингээд одоо хоолойтой гоё ингээд диапазон өндөртэй бүх төрлөөр ингээд тийм дууч. Ингээд миний тоолоход ингээд бодоход 2 3 л байгаа байхгүй энэ үед. Яг одоо миний удаа хувьд ч тийм миний үед. Тэгээд нэг нь чинь чи байна те. За манай Маралжингоо байна гэдэг ч юм уу. Би өөрөө баяр цэцэг аягүй дуртай гэдэг ч юм уу. Ингээд ерөнхийдөө тим их одоо төсөөсөн шиг тийм маш их гарч ирэх байхгүй энэ хугацаанд. Зүгээр ер нь би өөрийнхөө хувьд л ярьж байгаа энэ бол миний л юу. Боломжтой жоохон хаагдмал байгаа шүү. Гензигийн хүүхдүүд ч өстой зүгээр баруун солгоогүй өстой галзуу. Одоо шинэ үеүүд харин тэгээ одоо сүүлийн үед айгаа өөр болж байгаа. Маш гоё холоо. Тий одоо цоо шинэ хүүхдүүд зөндөө гарч ирж байна. Монгол хүмүүсийн тийм. Тэгэхээр яг одоо бид нар тэднийг нөгөө илүү гоё яаж гоё дэмжиж яаж гаргаж ирэх үү гэдэг талтай дэмжих хэрэгтэй байхгүй. Дэмжиж рекорд компани үүсгэж дэмжиж. Гэхдээ лейбл компаниуд бол ер нь бол мэдээж Монголд бол би бол хангалттай одоо байгаа гэж бодож байгаа. Одоо хэлсэн зөндөө лейбл компаниуд. Лейбл компаниуд нь гол нь нэг ажил хэрэгээ яг юунууд одоо солонгосын илчгснээс дипломат баримжаа илчгснээс солонгосуудаас яг юу аваад би бол боддоо штэ манай би сая хүү хамтлагийн энд ирэхэд үзсэн үнэхээр биширсэн хүү хамтлагийг үзсэн хүү хамтлагийг үзээд найзуудтайгаа очиж үзээд барууныхан угаасаа 99% нь барууныхан байсан. Тэгээд хүү хамтлагийг бүрштэй тэгээд үнэхээр яг монгол хүний хувьд үнэхээр өстой нэрээ цаанаасаа бүр ингээд омгшоод ирд юм лээ. Цаанаасаа тэр монгол хэлээр дуулаад тэгээд Чингис хааныг гээд багтан дуулсан тий. Тэр чинь зүгээр ч нэг тийм сөрөг биш. Яг бүр эерэг байдлаар дэлхийг донслогч штэ. Яг л нэг гэсэндээ жинхэнэ одоо монгол хүмүүсийн тэр мөн чанарыг гаргаж штэ. Монгол хүмүүс бол тийм эрч хүчтэй эерэг хэмэрлэг хүмүүс штэ. Тэгээд тэр яг мөн чанарыг гаргаад тэгээд монгол хэлээрээ сөөг тэгээд штэ. Алж гисэн гэдэг шиг тий. Тэгээ нөгөөдөл нь бүгдээр өстөө. Тэгээд надад юу гэж бодгцсангүй яг энэ soft power буюу тий монголчууд энэ тал дээр яг солонгосууд бол зүгээр
дэлхийг ноёрхсон нь ерөөсөө тэр бол ямар нэгэн байдлаар санаандгүй байж байгаа тийм биш. Яг бодлоготойгоор та нар мэдэн шүү дээ. Засгийн газар нь бодлоготойгоор тэдрийг одоо солонгосгүй юм гэж байхгүй болчлоо шүү дээ. Гэтэл Монголд бол авиастай хүүхдүүд нь байна. Юу яг энийг ингээд за төрийн бодлого хэрэгжүүлж болдгоо маа гэхэд яг энийг бизнесүүдээс одоо бизнес хүний хувьд те бизнесүүднээс нь хараад тэрийг бизнес болгож хийгээд Монгол уран бүтээлчдийг дэлхийд гаргавал Монголын софт павер хөгжиж тэр чинь BTS чинь ерөөсөө тэрбум доллар болоод үүнээд тэгэхээр чинь Монголд ялгаагүй Монголын эдийн засгийг урлагийнхан бол хөгжүүлж чадна. Ягаад гэвэл урлагийн аяас нь маш их байна. Тэгээд гол нь тэрийг яг бизнес болгоод тэгээд тэр сахилга бат тэр юмын суулгаад өчтдөг бол их зүгээр байгаа. Тэгээд тийм сахилга бат гэдгээс чи ихтэй унжигтлээ л дээ юм бол. Тийм тэгэхээр тэр сахилга батыг чинь гэхдээ уучлаарай гэхдээ хөгжим бүжгийг төгсөж байгаа хүүхдүүд бол бүгдээрээ асар ундаа сахилга баттай байж хүсдэг шүү дээ. Тэгэхээр тэр хүүхдүүд дундаас чинь тэр асар авьяаслаг тэр төгөлд ягаад манай хүү хамтлаг те дэлхийд алдартай байна. Тэд чинь бүгдээрээ Монголын хамгийн авьяаслаг алдартай хөгжимчд учраас сахилга бат нь угаасаа нэг нэмэрт байгаа учраас гэж штэ. Тэгээд эдгээр чинь тэгэхээр чи манай хөгжим бүжгийн сургууль тэр хар багаас нэг ингээд урлагт үнэн ч ингээд зүтгүүлж байгаа тэр хүүхдүүдээс авиасын яг сонгоод ямар нэгэн байдлаар бас хүн хамтлаг шиг заавал хүн хамтлагч байхадгүй өөр тийм уран бүтээлчд гарвал дэлхийд бол хамгийн гол нь монголчуудын хэл ам нь маш сайн эвэлж байгаа байхгүй юу? Бусад Аз орнуудын хөгөөдөд монголчууд хэл амны авиас маш өндөр. Англи хэлээр маш сайн ярьдаг. Хэл амны авиас гэдэг нь хэрүүл юм биш үү? Акцент байхгүй. Хэл сурах чадвар өндөр. Энэ нөгөө нэг ингэсэн юм байна. Би сая яг тойрын нөгөө мэрэгжлийн урлагийн хүмүүсийн яриаг сонсож байгаа. Би сая нөгөө Golden дуучин Netflix-ийн Golden дуучин сая ингээд бүр цөмөллөө шүү дээ 25 онд те. K-pop-ийн үү тийм. Хүүхдийн K-pop Demon Hunters-ийн. Тэгээд энэ EJ гэдэг нөгөө нэг хөгжмийн зохиолч нь дуучин өөрөө тэр нөгөө нэг K-pop-ийн юм нөгөө лейблэр ингээд 10 жил нүдүүлж байгаа сүүлдээ ингээд дуулгаа болоод хөгжмийн зохиолч болж байгаа энэ дуугаа өөрөө дуулаад ингээд одно гээц ингээд тэгээд ер нь энэ лейблүүд яаж ажилтیں۔ Ер нь Солонгосын бодлогын улс төргүй урлагаа яаж дэмждэг ингээд гэсэн чинь бүр 80-д оноос эхлээд энэ одоогийн K-pop энэ Солонгосын кино ингээд Холливуудд гарна K-pop гарна гэдгээ бодлогоороо хэрэгжүүлээд дэмжиж одоо баг хүүгүй шахам зээлүүдийг олгоод хууль дүрмэндээ ингэж сурчлах юм бол татвараас чөлөөлнө гэдэг нь маш их бодлогоор дэмжиж юм бэл. Тэнгүү тэрний бодлогын хүрээнд 30-40 жилийн дараа гарч эхэлж байгаа байхгүй. Тэгэхээр яг сая номинжингийн ярьсан юмнууд хэрэгжихэд би бол тэгж бодож төр засгийн оролцоо заавал хэрэгтэй юм бэл. Эхнээс заавал нөгөө лейблүүд хийгээд 10 жил нэг гаргаж чадахгүй. Гэрэл нь унтарсан юм уучлаарай. Энэ зүгээр л явж байгаа. Энд орно. Гэхдээ бас тэгээд айгүй олон жил бас хэрэгтэй болно та тийм 10 жил тэр EJ гарч чадахгүй дуулж байхад 10 жил тэрэнд мөнгө зарах хэмжээний чадвартай бас байх болох гэдэг. Тэгэхээр бүх талын оролцож чухал юм биш үү? Би бол энэ дээр ганц юм хэлмээр байгаа уучлаарай. Нөгөө яг зөв. Чиний наадах чинь 100% дэмжиж угаас хийх ёстой. Яг даа чинь нөгөө. Түр сайхан юм даа гэж мөрөдд юм бодчих. Гэхдээ одоо нөгөө Монголд ингэж байгаа. Яг бас бодит байдал. Монголд өнөөдөр бас урлагийг ойлгодог сонсдог дэмждэг хүн үнэхээр бодит байдал дээр үнэхээр бага байхгүй. Яг хөө бизнесийн үүднээс нь л харуулах юм бол дэмжиж байгаа. Тэгэхээр чинь тэрийг нөгөө хийх гээр за лейбл бол айгүй өндөр зардалтай байхгүй. Тэр хүний бүх дууг хийн, тэр бүх клипийг хийн. Буцаад Монголд чинь энд одоо чинь YouTube клипээ өглөө YouTube-аар үнэхээр чинь ингээд дуу чинь яваад ингэх юм бол YouTube-ээс мөнгө авч чинь тийм үү? Бүхнээс мөнгө олж штэ. Стримингээс мөнгө олж чинь. Тэнгүүд Монголд тийм байхгүй. Яг мөнгө стримингээс энд ч мөнгө олдгоо. Ерөө стримингээс хинч мөнгө олдгоо шүү дээ. Энд ч. Гэхдээ яг супер одууд нь л олно л доо. Супер одууд нь ч гэсэн ерөө стримингээс мөнгө олж байгаа юм гэж аахгүй. Ер нь уучлаарай тасалчлаа тий. Юу Монголд биш дээ. Гол нь Монголд уран бүтээл хийх монголчууд бол гол нь авиас нь байна, чадал нь байна. Юу одоо бол Монголд зураг авах тал дээр, видео клип хийх тал дээр бүх тал дээр ерөөсөө дэлхийн хаанах улстай өрсөлдөхөр хэмжээний бүтээлч хүмүүс ахгүй гол нь. Тэгээд ерөөсөө санхүүгийн хувьд бол маш бага мөнгөөр маш гайхалтай үзэсгэлэнтэй юмыг бүтээж чаддаг хүмүүс манай монголчууд. Тэгээд ер нь бол тий аялгау сайтай, тий дуу зохиох чадвар маш өндөр. Тэгээд ер нь гадагшаа хандсан бүтээл хийж иж мэдээж тэр нь мөнгө олно. Тэрнээс биш
Монгол зах зээл дотор бол ерөөсөө хэцүү. Ядаж хүш ядаж хятад руу хандталтай гэдэг байхгүй. Тэр тул хятад ч амар зах зээл шүү дээ. Гэхдээ амар зах зээлтэй гол нь хятад руу хандаж яг бизнес болгож хийгээ хятад руу хандах юм бол монголчууд бол тий монголчууд гол нь авиас нь бол дийлдэх байхгүй гол нь. Тэгээ хаач утсан Монголд ингээд энэ тэнд ингээд тэмцээнд орж байгаа ч юм уу ингээд ямар нэгэн уран бүтээл хийж байгаа тий дуучдыг харахаар монголчуудын тэр авиасыг бол дийлэх газар алгаа. Би тэрс нэг юм асуу хоёр одоо хоёул дуучин учраас Монгол хоолоо тийм юу яах дэлхийд одоо ингээд K-pop шиг ч юм уу сэлио шиг ингэж мандах Монгол хоолоо хангалттай. Монгол хүний хоолоо бол хангалттай. Монгол хүн бол энүүхэндээ хэлэхэд те дэлхийн тэр бусад Аз орны хүмүүсийн хоолооноос хамгийн одоо өвөрмөц хамгийн хүчтэй хамгийн одоо тийм тэнгэрлэг улс шүү дээ. Бид нар чинь тийм уудам тал нутагт тий бидний засаар тэр тийм уудам уужуу тийм гүйж байгаа байхгүй. Тэгэхээр ерөөсөө гол нь хоолоо нь хангалттай. Гол нь тэр бизнес ухаанаар бид нар олохгүй байгаа байхгүй. Тэгэл тэрийг л нэг тэр нь л нэг олдчихвол тэгэл ер нь л үзүүлж өгөн дөө. Тэр үнэн шүү. Бизнес. Би ч гэсэн ингээл одоо K-pop гэснээс би чинь багада нөгөө нэг ярьцлага авъя гэдээ илтж байгаад ярьцлага авдаг байсан үед ярьцлага өгж байхад хүмүүс юм ярихаар ингээд цаадах чи худлаа ярьж байгаа гэдэг хань одоо ярихаач болцсон байхгүй юу. Яасан гэсэн чинь 15 настай байхад Солонгост очоод Солонгосын топ 2 3 дахь лейблчлээ тухайн үед Синчон Music гэдэг лейблийн рекорд компани 1.5 сая долларын гэрээ хийя 5 жилийн гэрээ хийгээд тийм санал тавьсан шүү дээ. Тэгээд би болохоор миний нөгөө зүүн савингаар өөр аваг байхгүй юу. Гол нь надад тэр нөхцөлөд нь таалагддаг орчин нөхцөл нь тэгээ тэнд тэр бэлтгэл хийгдэж байгаа тэр орчин нөхцөл хүмүүсийн энергийг таалагдаагүй. Тэгээд яг л нэг өөрийгөө тэр мөнгөнд худалдагдаад өөрийгөө алдчих юм шиг санагдаад байсан байхгүй юу. Тэгээд дээрэс нь нэгдүгээр хоёрдугаар дээрэс нь хүүхэд чинь 15 настай хүүхэд чинь тэгээд нүүр амаар нь оролдвол тэгээд бүр болох юм шүү дээ. Би Майкл Джексон шиг болмоор байна. Яасан гэвэл одоо би бол нүүр амдаа түтүтүү ерөөсөө ямар нэг юм хөрөхгүй хөргөж үзээгүй хөрөгчгүй. Гэтэл тухайн үед нөгөө нэг зүсдэг барьдаг яадаг гэдэг юм а хийн гээд хамгийн нийтдээ заяа рекорд компанийн эзэн нь юуныхаа тэр Whitney Houston-ийн зураг руу зааснаа. Ингээд чамаг одоо Musician Fest болгоно. Би одоо яаж Монгол хүн Аз хүн те хизээдээ яаж Whitney Houston шиг царайтай болох юм бэ те. Тэгсэн чинь ингээд одоо ингээд Musician Fest болгоод тэгээд ингэж тэгж зүсээд ингэж явна гэсэн чинь тэгэл айгаа цугтцсан. Гэхдээ миний араас нилээ хэлсэн Монгол руу араас уцтаал байсан. Тэгээд тэр Солонгост ээж дээр бууж исэн тэр айл руу байнга яриад хамгийн ихтэй миний харамсдаг юм миний зохиосон дуунуудыг авъя гэсэн. Тэгтэн тэрийгээ зарчихгүй гэдэг юм. Ямар ч би угаасаа менежменттэй байгаагүй. Ер нь өдөг хүртэл ерөнхийдөө тийм хүчрхэн менежмент ерөөсөө байгаагүй болохоор тухайн үед нөгөө одоо л гинт ингэж боддоо шүү дээ. Буцаад бодохоор хүүхэд ээжтэй тэг ямар ч менежментгүй учраас менежменттэй байсан бол тэд нар чинь за тэгвэл дуугийн аваад ингээ хүмүүсээрээ дуулуул гэд болно шүү дээ. Тэгээд тухайн үед ямар ч тийм нөгөө бизнес сэтгэлгээ бээ өсгөж авахгүй гэдэг шиг те манай ээж аав хоёр чинь намаа ямар нөгөө цирк худалдах гэж байгаа хүүхдээ худалдахгүй гэж манай аав чинь манай ээж аав хоёр чинь ерөнхийдөө тэгэл жоохон дургу тийм нэг юу гэмдэ сонин одоо юу гэмдэ англиар тэр чинь exploitative гэдгийг тэрийг одоо монголоор юу гэдэг лээ юу асан үг хүүхдийг ч уран бүтээлч хүний тэр те ашигласан гэх юм уу те хит одоо тийм байдалд одоо буруу муухай гэрээнд ч юм уу гэрээнд орохгүй гэж одоо заавал хуульчтай те зөв гэрээ хийхийг те шаардаад ерөнхийдөө намайг нэлээд хамгаалж ирсэн л те. Гэтэ би тэрэнд нь баярлалтай. Яг тэгвэл би ингээд өөртөө үнэнч яваад ямар ч байсан өөртөө үнэнч авсараад ямар ч байсан тодорхой хэмжээнд өөрийнхөө авиас тэг хөгжүүлсэн авиасаараа тэгээд энэ тэмдэгдэх шиг боломжууд гарч ирээл тэгэл оролцоол явчихлаа. Би танай эжтэй чинь бас чатаар нэлээд харилцсан. Ерөнхийдөө бол мэдэгдэл яг чиний сайн ярьсан зүйлүүд хамгаалдаг те. Манай ах ийм ингээд ингэдэггүй ийм хар агаас л юм тийм жишүүрхгүй шүү ингэхгүй шүү гэх тийм юм болсон. Чи сая ихтэй Джексон шиг болохгүй гэдэг миний шүтнийг ямар муухай гэж байна. Тэгээд юу нэ априцэн ярьж байна. Тий. Авиасын яриг байна. Нүүр амаараа орлоцны л ярьж байна. Би бол гэж боддоо штэ. Урлагтууд ямар нэг юм чи урлагаар урлаг юм бол заавал золиос байх хэвээр. Золиос хөвөр хизээч боломжгүй байхгүй. Мэдээч тийм байх. Джексны хувьд бол тэр одоо саний яриад байгаа тэр чин супер золиос байсан байхгүй.
тэр зүгээр сэтгэл зүйн асуудал байсан байна. Ягаад гэвэл тэр өөрөө баг төгсөсөн шүү дээ. Угаасаа царайд ерөнхийдөө тэр тэгж бүр тултал нь бүр ураа тултлаа тэгж оролдох шаардлага байгаа байхгүй. Ягаад гэвэл маш авьяастай хүн. Тэгээд тэр хүний чинь юу тэр дарамт нь тий би ингээд нэг эхэлчихэр зогсдог гэж байгаа байхгүй тийм хүмүүс чинь. Тэгэл за одоо би энийгээ л янзлуулах гэдэг, тэрийг л янзлуулах гэдэг гэсээр зогсдог. Эмэгтэй хүмүүс ч гэсэн энэний хүмүүдийг хасна. Тэр чамаг өстө K-pop ингээд очих юм бол ингээд за чамаг одоо ингээд угаасаа гоё бүжгэлт юм чи K-pop хамгийн их хийх байхгүй. За дуулж чаддсан ч угаас асуудалгүй дээ. Тэгмүүд чам хараа бид яс шулмаар. За толгооноос ч энэ хэсгийн шулаад, ирүүгээ чин заа цаар нь салгаад. За ингээд ирүүгээ заа цаар салгаад дээдлэр нь том болох гэдэг. За тэрийг хоёр хажуунаас толгойд ажилласаар 10 жил өнгөрцгөөсөн бохоо. Би орны дуугаа дуулж чадахгүй. Хаалганд орсон. Би дээр нэг юм хэлье. Мэддэг болохоор ярьж байгаа шүү. Джексоны хувьд ягаад гэсэн хэрвээ Джексон одоо таадаг яриад байгаа тэр нүүр өөртөө тэр цагаан гэж байдаг шүү дээ. Тэр рискийг хийгээгүй л байсан бол Джексон глобал мегастар хийж болохгүй гэсэн байхгүй юу? Тэр зөвхөн энгийн нэг одоо расизм тэр үс ямар вэ? Одоо ч тийм амар байгаа. 80 дон гэхдээ трейлерыг хийх үед чинь аль хэзээ тэр Millennial Time-аас өмнө тэр тэндээ тэгэл зогсчих байсан байхгүй. Байдаас эхэлсэн шүү дээ бүр. Тэр чинь Pepsi нэг түлэгдсэнээс гэсэн зүйл байхгүй юу? Түлэгдлээс гэсэн. Гэхдээ тэр хүн чинь өөрөө нөгөө төрөлхийн нэг арьсны өвчтөй нэгт. Тийм арьсны өвч юм. Гэхдээ нэг юм байгаа. Зүгээр хараараа хав хар царайтай ийм хамартайгаа байсан бол биелээд шүү дээ. Ийм байсан бол шүү дээ. Одоо бид нар ярьдэн шүү дээ. Трейлер дээр л зогсчих. Үгүй зүгээр нэг хар дуучин гэдэг ярьдэн шүү дээ. Зүгээр хар дуучин байна. За тэгээд зүгээр нэг хар дуучнаар л үлдгэсэн байхгүй юу? Одоо Европод Азад дэлхийг ингээ эзэлсэн Азууд бол дээл зогсчих хэвчээс. Яг бол трейлер чи хамгийн их зарагдсан байхгүй шүү. Yes. Гэхдээ хар хүн хаан болдгоо л байхгүй юу? Энэ зүгээр яг бод түн шүү. Наад энэ дэр нэмж асуух асуулт байна. Нэг амар зүйл Америкт амьдарч байгаа. Америк арьс өнгөний үзэл нөгөө бизнес майгүй янз янзын одоо зүйл ингээд сонсогддог, яригдаг. Ер нь Аз хүнд яг тэгж ингэж шууд номер 1 болох боломж ер нь яг цагаан одоо л ерөөсө бүх юм чинь ерөөсө мөнгөн дээр яригдчихэж байгаа шүү дээ. Одоо шалгуулсан. Одоо K-pop-ийн ачаар тэр солонгосууд бас Аз тэг зүстертэй хүмүүсийг маш их шахсны ачаар ерөөсөө за Аз хүн стадионд үргэж чаддсан байна. Ерөөсөө энэ эцсийн дүндээ мөнгө л ахгүй юу. За Аз хүнд бид нар $5 сая оруулаад бид нар эргээд $100 сая олж чадах уу? Ерөөсөө бүх юм нь мөнгөн дээр тулгуурдаг. Тэгээд эдгээр чинь эрсдлэл боддог. Тэгэхээр ерөөсөө тэр зах зээлэл бодно шүү дээ. Ягаад энэ Америк улсад ягаад Азуудыг тэгж түлхэж гаргаж ирдэггүй байсан бэ гэвэл тэр чинь эргээд бид нар оруулсан мөнгөө эргэж гаргаж авч чадах уу эсвэл нугалж чадах уу хэд дахин нугалж чадах уу гэсэн бодолтой. Ерөөсөө би бас багтаа урлагийн үний хувьд бол надад бол жоохон эмзэглдэг л дээ тэр тал дээр. Ягаад гэвэл бүхэл юм ерөөсөө мөнгөн дээр тулгуурдаг. Тэгээ ерөөсөө хөрөнгө оруулалт чинь ерөөсөө за энэ хүнд хөрөнгө оруулвал энэ хүнд эргээд бидэрт хідэн хэрэг ашиг өгөх вэ гэж тийм бодлоор л хийдэг байхгүй. Тэгээд одоо яг орчин цагт бол ерөөсөө дэлхий глобалчлагдаад тий дэлхийн нийтээрээ ерөөсөө арьс өнгөний үзэл мэдлэгээр баг байхгүй болчихлоо шүү дээ. Бүгдээрээ нэг л төрлийн хөгжим сонсож чинь баг нэг л төрлийн тий дэлхийд бол нэгдсэн байгаа. Тий нэг л төрлийн шоу үзэж нэг л төрлийн кино үзэлт ерөөхдөө нэгдсэн. Энэ үед бол гайгүй. Тий энэ үед бол гайгүй. Тэгээд одоо гэхдээ дээр үед гэдэг нь би бол энд хар угаасаа байж байгаа шүү дээ. Намайг энэ 16-7 настай ирэхэд бол ер нь бол бас мэдээж надад яг рекорд компани саналууд ирж исэн. Тэгтээ бол би энүүхэндээ хэлэхэд нэг удаа Universal-тэй гэрээ хийгээд гэрээ яг юу манай хуульчид тэр хуульч маань болохоор Justin Bieber-ийг хуульчсан. Тэгээд тэр ах болохоор тэр гэрээг нь харж байгаа. Юу энэ гэрээг битээ аваа гэд намайг ахуулаагүй л те. Би тэгээ бодоод энэ хуульч нар одоо зөв зөвлөгөө өгч исэн юм уу? Буруу зөвлөгөө өгч исэн юм уу гайхаад ерөөхдөө яагаад тэгээд болгож бүтээх гэж оролдож болоогүй бол гээд одоо ингээд эргээд бодоход би чи хүүхдээсэн учраас тэгэл хүмүүсийн өрөөнд ороод явчих штэ. Өөрт ашиггүй л байсан биш магадгүй. Өөрөд гэсэн чамд ч ашиггүй надад ч ашиггүй хинт ч ашиггүй. Надад бол чин ерөнхийдөө тийм боолын гэрээ гэж ярьдаг байхгүй юу? Боолын гэрээ хийх сонирхолтой. Боолын гэрээ яадаг. Тэгээ ерөөсөө хамаг юм шүмий чин шахаал тэгэл өөрт нь юу ч оногдохгүй тэгэл шууд. Тэг яг хоо нэг надад бол нэг хамгийн надад одоо юу гэмдэ баярлж авдаг зүйл маань гэвэл одоо өдийг хүртэл ерөнхийдөө аливаа нэг хаалгыг төгшүүл заавал нэгддэг. Заавал ямар нэгэн санал ирдэг тий. Ингээ хүмүүс тэгдэж штэ би одоо түрүүний хин гэлээ тэр нэмхтэйг 10 жил ингээд хэцүү байсан. Надад ямар ч боломж олдоогүй гэдэг чинь миний хувьд болохоор Бурхны авралаач гэх юм уу тий. Ямар ч байсан ямар нэгэн хаалгыг төгшүүл заавал нэгэн санал ирдэг. Гол нь
бас бурхны авралаар байх л та тэр хамгаалах хүмүүс нь их байдаг. Ээж аав тэгээ тэр ээж аав бол заавал зүгээр нэг хүмүүс чинь нөгөө нүдэ нэг ирээд зурчдаг хгүй. Залуу уран бүтээлчд чинь. Тэнгуутаа дараа нь өстэй зулгаагаа зовдөг. Тэгэл ямар нэгэн тэгээд дээрэс нь жишээ нь одоо эмэгтэй хүмүүсийг жишээ нь үл хүндэтгэх нөхцөлөд зөндөө гарна штэ. Тэгээд тийм нөхцөлөд төтөөрөөсөө орж байгаагүй. Одоо Холливуд ч хэцүү штэ. Жишээ нь хэдэн жилийн өмнө би нэг юуны англи компанитай хамтарч ажилласан чинь тэд нар намайг нэг хүмүүс санджиж магтав баахан кавер дуулсан гэсэн. Тэгээ кавер жахад тэд нар дуулсан болохоор би тэгэл дуулаалсан л та. Тэд нар нөгөө тэдэртэй гэрээ хийсэн байсан байхгүй английн компанитай. Тэгээд гисэн чинь нэг би нэг кавер хийсэн юм аа Old Town Road гэдэг дээр дуугарсан шүү дээ хинтээ. Тэгээд тэрний кавер хийсэн чинь тэрнийг болохоор Kendrick Lamar-ийн рекорд компани эзнийх нь хүн сонссон гэд надад гэж жоохгүй нэг хүн ирээд тэгээд манай студ дээр ирж хипхоп дуулах уу гэд. Тэгээд би ерөөсөө тэгээд эвгүй санагдаад очоогүй. Ягаад гэвэл ерөөсөө хипхоп ертөнцид мэдчих шүү дээ. Эмэгтэйчүүдийг бол энэ Америкт хипхоп ертөнцид эмэгтэйчүүдийг хүндэлдэггүй. Тэр нөхцөл би ороод би бол дийлэхгүй. Би бол мэдчихэж байгаа байхгүй. Тэр нөхцөлөд ороод би тэр идэж уусан үед татсан. Тэгээд тэр юмд нь ороод өөрөө баруун ухаалтаа шууд дуулах нь байдаг. Тэгээд уул нь том боломж. Тэр студ очлоо гэтэл бодчихгүй. Би бодчихгүй. За би ерөнхийдөө би амар тэгээд би хамгаалагч авч очлоо тухай. Тэгээд тийшээ очлоо гэд яг хипхоп ертөнц ямар илээгээ бодсон байхгүй. Тэгэнгუთ л би за ер нь очиод юм байна да. Гэх мэтчлэн ингээд дандаа ингээд тооцож үзээлтэй за очивол яг очихгүй яг. Тэгээд явсаар сая 3 4 жилийн өмнө энэ Рахмангой тий Рахмангой гэд энтхийн баг тийм бурхамжлан энтхгүүд баг шүтдэг тийм алдартай хөгжмийн зохиолч. Өөрөө болохоор орчин нөхцөл нь болохоор маш тийм эерэг, эмэгтэйчүүдийг маш их хүндлэн тэгээд студ нь баг ингэ сүм хийч шиг тийм гоё тийм орчинд уран бүтээлээ. Тэгээ бодчихгүй ийм хүн дэлхийн өндөрлөгт хүрч болд юм байна. Бас ингээд зөв замаараа ч юм уу те өөрийнхоороо яваад зөв буруудаач болно ш. Би болохоор ерөнхийдөө бас өөрийнхөө амьдралын маягаас болоод өөрийнхөө нэлээд олон хаалга бас хаацсан байхгүй юу өөртөө. Тэнгүүд за ямар ч байсан ингээд амьдралын маяг нийцсэн эмэгтэй хүний хүндэлдэг те ийм орчин бас байж болдгийм байна гэд тэгээд бас талархаад бас уран бүтээлээ хийгээл явж байна. Сартаас хилдэ орохтод бухнаа дуудаад. Тийм ер нь урлагийн ертөнцөд хэцүү мэдж байгаа шүү дээ бааж. Тэгээд түрүүний нэг амар их мөнгө гэдэг байгаа шүү тэр л үнэ. Мөнгө л олох юм л явна өөр юм байхгүй. Тийм тэгэхээр яг монголчууд гарч ирж чадахгүй үгүй юу гэдэг нь ерөөсөө ROI return on investment юуны монгол хүмүүс авиасан байна. Тэрийн гол нь бизнес үднээс нь гэхдээ хүмүүсийг байхгүйгээр гол нь махлаад авахгүйгээр тэг. Яалаа түрүүн чиний ясаар мөнгө олохгүй байна. 10 жил миний нүрдээ нуцтаад мөнгө олохгүй юм. 10 жил миний нүрдээ нуцтаад мөнгө олохгүй юм. Гэхдээ тэр чинь солонгосуудын асуудал шүү дээ тэр чинь. Монголчууд бол зүгээр өөрсдийнхаараа явж байгаа л юм түн. Одоо яг одоо өнөө цагт жишээ нь яг өнөө одоо үед мэддэг зүйлээ мэдээд тэгээ тухайн үе одоо 28 жилийн өмнө хэлсэн гэж штэ. Одоо зүгээр олон улсын карьер хөвөл явах байхгүй. Ягаад гэвэл зүгээр яг үннээрээ байгаагаараа тэгээд тийм нэг тэр зэмүү тэр мөн чанараараа явсан хүмүүс л өндөртөхгүй. Тэгэхээр надад тэр санал тавиад би чам бид нар чам яг нэг 10 жил нүүтэж болсон BTS-ийн жимийн шиг болох шиг үл би зөвшөөрч байна. Жил 6 даагалганд орно. Яана тий. Жил 6 даагалганд орно. Жил 10 жилийн дараа 60 хаалганы дараа бас жимийн бол нэг гутчихчихаас. Тэгтээ нөгөө юм номержин бол яг өөр сая чиний ярьсан зүйлүүдийг сонсон чинь өөрийнхөө үзэл бодол дээр амар үнж зогссон байна. Тийм учраас ирсэн саналуудаас татгалцсан байна те. Очоогүй байна. Магадгүй бий байсан бол сая бодлоо. За бий байсан бол би очиод үзэх хэлсэн баг. Тэр хипхоп юм дээр. Эмэгтэй хүн дээр харин тийм учраас би байсан бол шуудж шүү дээ. Тийм учраас нөгөө тэр чинь өөрийнхөө үзэл бодол те. Үнж байгаад байгаа байхгүй юу? Очоод тушаад үзийгээд очих хүн ч бас байгаа шүү дээ. Бага. Нөгөө гол нь юугаа өөрийнхөө тэр өөрийгөө хамгаалах гэх юм уу? Тэр юу маань нэлээ өндөр гэх юм уу? Хамгаалах инстинкт маш өндөр. Тийм ээ. Тийм. Тэр нөгөө ер нь одоо ч гэсэн тэгэл эмэгтэй хүн ингээл тэгэхээр тэгэл хүмүүс чинь янз бүрийн санаа аваад тэгээд муухай явж болохгүй, гоё явж болохгүй гэсэн шүү дээ. Тийм шүү дээ. Гэтэ гоё. Би нөгөө бодоод ойр нөгөө бид ч бас айгу олон төрлийн хүмүүстэй уулзж байгаа. Тэгээд Америк тэгээд номжиг би бас ингэж амар бас гоё ярина гэсэн. Номжид айгу гоё ярьж шүүс тээ. Тийм. Монголоор ярьчихдаггүй гэж бодсон. Би ч нөгөө бодолтой нөгөө бас жоох бас нөгөө ингэ итгэхийн чөлөөтэй гэдэг одоо гурал яриад шүү дээ. Бас юм байж
үгүй байж магадгүй гэж бодчихсон байхгүй юу? Нэг томато байж магадгүй. Амар ингээд нөгөө бүрэг мөнгө гэдэг ичимхий гэдэг үү шүү дээ. Тийм байгаагүй шүү дээ. Би ер нь хэзээ ч тийм байгаагүй шүү дээ. Багасаа. Би нөгөө нэг тэрүүн асуух гээд би нөгөө урлаг руу оруулах гэдэг дандаа нөгөө философигаа гүйж орчод байгаа. Нөгөө намжин одоо нөгөө Монголд олон танигс маш бага настай байхгүй юу? Хүмүүс чинь нэг за ингээд юу хүрээд ч юм уу их сургуульд ороо ч юм уу чи ч юм болохоор бүр ингээд тийм хүмүүс намайг маш бага бахта тэр том хүүхдүүд гэж хэлжсэн гэсэн манай ээжтэй нөгөө юугаа хайдуугаа таарлаа манай охин хөлмжийн чанарт дууссан гэсэн чинь тэр том дуу ч нүгэд хүмүүс намайг дандаа ядаж нэг сургуулаад соридтэй гэж боддог гэсэн юм шиг. Тэгээд аргагүй шүү дээ. Нөгөө ээж аав хоёр намайг чи бити дээр хүүхэд гээд бүлтийгээд тэгээд байнга өөрийгөө жоохон гэж зарлаад байгаараа гээд намайг загнаад гэдэгхгүй юу. Ээж аав хоёр нэлийн жоохон хатуу. Тэр тал чи жоохон бити тэгээд телевизээр баг ухаан муутай юм яриад тэгээд би хөл хүүхэд гээд бүлтийгээ суугаад байгаараа гэснээс болоод жоохон том хүн шиг өөрийгөө авч явдаг. Телевизээр ярихдаа ч гэсэн тэгээд учиргүй насаа зарлаад идвэсэн болохоор хүмүүс намайг жишээ нь онгоо ярих удаа гэж. Юуны болтойхтай нөгөө хизээгээд дууссан шүү дээ. Анхныхын цомогт би даасан цомогт 3 дууд дээр оролцсон. Тэгэхэд 15 настайдаа юу Сингапур руу нисээд тэгээд манай ихч тос нэг ээжийн танил ихч тосч аваад тэр ихч дээрээ буугаад тэгээд студ руу орвоо. Студид гэсэн чинь нөгөө Рего ах манай Рего ах тэгээд болтойх хоёр. Тэгэл бид нар дуугаа бичиж эхлэвэ. Тэгэл яг дуугаа бичүүлж байгаа л тэгэл тэгсэн чинь тэр хоёр ингээд яг өөдөөс хараад их суудсан. Тэгэл би студ дотор тэгсэн. Чи юу нэгэд хэзэн настай бэ гэхгүй юу? Тэс чи би 15-тай гэж зогсож чинь яг тэр хоёлаа зэрэг аршаагаас аваад унц инээгээд ядаж нэг 18 9-тэй гэж хэлэх болоо гэж бодчихсон баг та. Тэг яг дуулаад урлагийн ертөнцид дараа явчихар чинь хүмүүс чинь ядаж насанд хүрсэн байлгүй дээ гэж бодчихсон баг. Тэгсэн чинь нөгөөт нь нэг өрөвдөлтөй 15-тай гэсэн. Тэгээ сайн багаас ус гэсэн. Харин тийм багаас авахгүй. Тэгээд нөгөө нэг би хэлээд байгаа. Багаасаа тэгээд чинь тэр үед Амжингийн оролцож дуусан хамтарч дуусан дуу болгон л баг хийд болж байна шүү дээ. Болттой байна. За тэгээд тэр нөгөө Марлжингоо хайна 8 минутын жижигэн дуу. Тэгээд тэр бол бас классик эсэн дайтай байгаа. Эсэн дайтай байгаа. Ингээд чи дуусан дуу болго ингээд хийд болж исэн. Тэгээд тэр чинь ингээд юу гэхээр тийм жоохон наснаас хүн чинь ингээд олныг танилцуулаад ингээд эхлэхээр бас янз янзаар реакшн гарах байх л та. Одоо нэг одын өвчин гэдэг ч юм уу эсвэл буруу мэдгүй одоо ямар чи тэр үед яг яаж яажсэн. Би тийм юм байгаагүй шүү дээ. Баагүй. Ер нь гэхдээ бас ээж аваа хоёр бас нэлээд сайн юу гэдгэлээ зөв бодолтой өсөх, зөв те даруй төлөв өсөх гэж хичээсний ачаарч гэхүү өөрөө бас ер нь ном яг гаднаа ингээд pop дуучин те олонний танил хүн гэдэг дүрээр харагдаж байгаа ч гэсэн ерөөхдөө тийм бясалгал ном хөөсөн багасаа тийм бясалгал ном хөөсөн хүүхэд байсан учраас өөрийгөө чангална шүү дээ. Тэгэл ер нь ингээл хүн чи өөрөө өөртөө л тулж ажиллахгүй л өөрөө ингээл за би л гэл ингээл ирвэл тэрийг өөрөө хүн дарж ах хэрэгтэй байхгүй анзаарч. Гээд угаасаа ганцаараа бүтдэг юм гэж байхгүй шүү дээ. Тэгээд Lumino жишээ нь одоо гав ганцаараа тий баажи хинч биш шүү дээ тий. Фэнүүд авахгүй бол хинч биш тий. Дагалдагчид авахгүй бол хинч биш, дэмжигчнэр авахгүй бол хинч биш, хамтарч ажиллаж байгаа хүмүүс байхгүй бол хинч биш. Тэгээ хинч биш гэдгээс зүгээр санах хэрэгтэй байхгүй бид нар. Наацтай амар том шүү дээ. Би юм би баажи. Тэг яг мөн чанартай бол тийм шүү дээ. Хойд нь хамаатлууд шүү дээ. Энэ мөнгө чанар бид ганц тийм л чи энэ ганц хариулт. Холны хамаатай. Хэрвээ надад тийм байсан бол адгийн назар хүн гэж яаж түлхээд байдаг нас холыг хамгийн наацх нь юу гэж хүн биш дээ эрэгтэй хүн төрсөн маа эмэгтэй биш эрэгтэй хүн жинхэнэ ингээд ид үеийн хаалаад чи зүгээр хүүхд байгаасаа одоо ингээд алж байгаа шүү дээ. Lumino effect чи амар байла. Тэгээд ингээд хот адгийн назар би тамхи архинд оргуул байгаа үстэй. Сайн биш. Тэгээ би чи өөрийгөө үнэхээр одоо би бол гэд гэсэн бол би тэр чинь хэрэглээд орцсон л байгаа байхгүй. Тэгэхээр миний нөгөө яриад байгаа бас адилхан нөгөө өөрийгөө нөгөө бясалгадаг нөгөө мундаг миний юу ч бас нүдэлсэн л байхгүй. Өөрийгөө зүв авч. Нөгөө тэгээ одоо бол оргуул байгаа үстэй. Тэгэхээр чи чинь бас юм байгаа байхгүй тий. Аттай байна гэсэн үг л тий. Тий бас юм байна. Өөрийгөө бас контролдож чаддаг. Манай нэг найз байгаа жоохон контролдож чаддгүй. Тэгэл тий. Хамгийн адгийн хүний зам бол өөрийгөө магтаж өөрөлдөө доош нэг нөгөө тэрийг тэгээд философор ойлгож байна. За. Би нөгөө Golden Globe-ийн хэлбэрээр Golden Globe бол нөгөө Монголын шоколадны зах зээл дээр одоо хамгийн одоо гоё гэж хэлмээр хамгийн мундаг дээрэс нь одоо зөвхөн монголч нөгөө Бельгийн юутайгаа хамтарсан тэгэхээр Бельги Швейцар шоколад бол хамгийн гоё шүү дээ тий. Тийм болохоор би нөгөө авахгүй гацсан юм.
Дааж гацаа түгтэг. Гэтэ би нөгөө хэлэх гээд байгаа нь манай нөгөө энэ ч нөгөө айгу олон төрлийн шоколад байдаг байхгүй яа л та. Чи мэдэхгүй байж магадгүй. Тэнгүүд нөгөө номинжууд бол чинь одоо нөгөө хүн болгон сонголт биш үү? Чи одоо нөгөө малын гаралтай гэхээр одоо сүүлдээ шоколад гэдэг чинь малын гаралтай болчихно тийм үү нэмжээ. Тэгэхээр болдгоо. Тэгэхээр нөгөө энэ бол чинь одоо яг нөгөө 74% какаотой одоо малын гарал байхгүй шоколад нөө шүү дээ. Одоо жишээ нь чи жинхэнэ веганууд бол тохирсон шоколад шүү дээ. Тэгэхээр ийм байгаа шүү. Монголын веганчууд давж идэх. Монголчууд ингэж болох нь шоколад байгаа. Тэгэхээр бүх төрлийн сонголт байна тий. Тэгээ энийг өгнө шүү би ч юм. Тий. Гол дээр. Энийг би ч юм өгнө шүү тий. Үрнээс нь урсан жинхэнэ шоколад. Golden Gobi. 8 минут жүжигэд өгсөн дууны чинь чам руу чамаагаа алдмаар байна. Тэр үнэхээр супер дуу тий. Гоё дуу тий. Гоё дуу шүү. Дандаа ингэж ерөөсөө ганцхан Монголд ажил хэрэг тэгж явдаг юм ба гэсэн чинь энэ олон улсад ялгаагүй мэн. Сая тэр чамаагаа алдмааргүй жүжигийн дуу өмнөх оройн нь бидний студид авчиж дуудаал дуугаа сураачгүй. Ерөнхийдөө сонсож идэлцээ ороод дуул гэж дуулаад өглөөний 5 цагт дууссан шүү дээ. Хин хайна ах марлжингоо бид 3. Тэр шиг сая нөгөө энтгэг дуу штэ. Энтгэг хэлээр хүний хэл дээр ойлгохгүй, уншиж чадахгүй хэл дээр англиар үг ингэж бичиж авч байгаа юм. Тэгээд өмнөх оройн нь дуулъя гэл. Тэгэл маргааш нь очиод шууд сураал, шууд дуулаад тийм л ерөөсөө хаасаагүй ерөөсөө мэрэгжлийн хүмүүс гэхээр what's love дуу штэ эсэн дайтай хийсэн дуу 15 настай хажуугийн студид нь өөрөө дуугаа бичилээд байжсэн чинь эсэн дайгийнхаа за манай энэ дуун дээр юм бичээд өгөөч гэл цагийн дотор дахилтын зохиогоол дуусан тэгэл ерөөсөө дандаа тийм гэтээ тийм төлөвлөгөө юм гэдэг чинь бас их сайхан ямар ч нөгөө юу аагүй гэдэг лээ стресс дороогүй импровизацаараа гарч байгаа тий тэгэл тэр дорн дуулаад хитгэхийг бодоод хитгэхийг яагаад тэгэхээр юу ямар ч уран бүтээл хитгэхийг бодсон уран бүтээл Малцангууд тэр дуу дуулахж 13 таа байсан гэдэг. Бүгдээ бид хоёр 15 настай байсан. Жохон байсан маа шүү. Тий, хоёр бацаа. Хоёр жохон. Чапакнод гэсэн гэж байна. Тэрээс бужруулсан байна. Юу таард ялгаа ярих уу? Юун дээр балхаж байгаахын тоглолтын дээр нөгөө юуны том уран бүтээлчд бол бүгдээрээ дандаа амьдар дуулна шүү дээ. Тэгэл тэгсэн чинь бид хэд чинь манай ээж аваар нэг хизээч амьдар дуулахгүй мэдээж ам барихыг зөвшөөрөхгүй ерөөхдөө чи дуучин хүн болж яаж ч утсан тий угаасаа ам бариад болохгүй шүү дээ. Тэгээд тэгэнгუთ бид нар чинь ямар ч юмд орсон гэсэн хизээч ам барахгүй заавал амьдар дуулна гэж дайрчдаг гэсэн. Тэгэл тоглолтонд орохдоо юунууд тэгсэн чинь энэ тэгэл юм сонсогдож байгаа шүү дээ. Тэгсэн чинь энэ чапакнууд амьд болж чадах юм уу гэсэн. Та хоёр бол чадна шатна тий. Мэдээж хайна ах бол ойлгомжтой угаасаа агуу. Тэр бол чадна шүү. Тэр асуудалгүй. Тийм дуртай. Нөгөө нэг одоогийн яг би жишээ нь одоо нөгөө намжингийн сошиалын дагадаг гэсэн нөгөө мэдээлэл авч чаддаггүй хүмүүсийн нэг аахгүй. Тэг ингээ харсан чинь намжин нөгөө Монгол руугаа ч юм уу Монгол юунда хандаж нөгөө уран бүтээл хийхгүй байгаа гэсэн ингээ гадаад орнд аягүй их юм хийгээд яваад байгаа. Манай гэдгийг мэдээж авлаа нэгт. Яг боломж олцсон боломжуудыг олцсон боломжуудыг атгаал явж байгаа. Хоёрдугаар юу гэхээр Монгол дууга бас дуулаад хийгээд явж байгаараа гэж хүсгээд байгаа юм. Одоо нөгөө сонсдог үсэн үний зүгээс тэр нөгөө 15 настай чинь сонсдог гэж гэдэг болцоохгүй. Яг бол чи нөгөө дахиж чинь дуу хийгээгүй 50-аад өгөөч гэсэн хүсэлтүүдс ирэл байгаа. Хүмүүст олдохгүй ингээд нөгөө CD байсан учраас тухайд. Гэхдээ гэтээ ингэж болдгоо би чанар яг нөгөө чи бол сайг мундаг дуучин. Яг гоё дуучин. Тэгээ яг зүгээр бас ингээд монголч бас ингээд бас нэг тийм гоё ертөнцөө шүү дээ. Гоё нэг pop фото гоё ертөнцөө шүү дээ тий. Тэн зөвлө бас нэг гоё CD гаргаад нэг гоё юм гоё дуунууд хийгээ. Та хоёр спонсор болоод ирвэл болох. Гүйд спонсор болдог хүн юм яг өөдөөсөө сууж байгаа шүү дээ. Гэтэ асуудал тэр би бийж бодож байна. Гол нь уран бүтээл гэдэг чинь ерөөсөө хөрөнгө оруулалтнаас шалтгаалдаг. Бүх яг хөрөнгө оруулалт. Гэтэ Монгол уран бүтээл гаргахад нэг цомог бичүүлэх спонсор ер нь бас энэ дуу гаргахаас хамаагүй юм болох хаа. Ялгаагүй шүү дээ. Одоо студ чинь адилхан тэгэл цагийн $50 гэдэг шиг тэгэл студ микс мастерын бүх үнэ нь яг Монгол хамаагүй. Тэгээ одоо Монгол ачиж бүгдээр дандаа гадаад хэлүүлж байгаа шүү дээ. Бүгдээр адилхан шүү дээ. Дотоод дээр нь хэлүүлэх чинь хавруулсан шүү дээ одоо. Тийм ер нь бол Монголд бол бүх юм их өндөр түвшинд хийгдэж байгаа. Тийм мундаг болчихсон. Шууд болчихсон. Гэхдээ дээр үдчих гэсэн бүр маш сайн. Тийм. Тэгэхээр одоо бүр тэгэхээр яг за ер нь наадхад талаас чи хоёулаа ярилцъя заа. Тэгэхээр гоё дуу муу гоё тийм. Би анхныхаа цомгийг би сарын дотор л бичүүлсэн шүү дээ.
дуунуудын зохиогол хайр мэдрэлсэн харц зэрэг мөнгө их баг үржээ. Нэвтрүүлэг кино төгөлсгөл төсөх гэдэг юм. Гэт сонсогч нартай зориулж дуу хийгээрэй. Тэгээ сошиал идэвхтэй байлаа. Дуу гаргасан шүү дээ. Гэхдээ Монгол биш. Энд уушлаараа би мэдээгүй байна. Тэгэхээр My Valentine гэдэг дуу гаргасан. Шинэ нэрнийхээ бичлэг дор байгаа. Шинэ нэр гэх юм уу? Шинэ тайзны нэр бичлэг нь Номинжин биш Номижин гэдэг. Тэгээ My Valentine гэдэг дуу зохиогоод Валентиныг дуу гаргасан байгаа. Тэрийг сонсоор. Өнгөрсөн жил гаргасан. Тэгээ мартав. Тэгээ хайцсан гэдэг. Тэгээ хайцсан тий. Наадах юу ямарч промошн юу бод. Харин промошн өдөр нэг хийгээгүй тэгэл бор зүр. Би Монголд хизээч бас промошн хийж үзээгүй шүү дээ. Миний дуунууд бас бор зүрхээрээ л радиогоор явдаг. Бор зүрхээрээ телевизээр гардаг. Тэгээ ерөөсөө бор зүр миний компани нэр компани байгууллага нэр өгвөл бор зүрхээрээ гэдэг нэр. Бор зүрх гэдэг нэр. Одоо Америкч бор зүрхээрээ. Шигтэй одоо үед чигтэй чи мэдэж байгаа шүү дээ. Одоо зураг радио боломжгүй зураг радио маа зөв. Хамаагүй хэрэггүй болчихсон байна тий. Тэгээ YouTube байна, юу байна, өөрөө чи нөгөө чи сошиал дээр тэгэхээр бас боломж өөр байна. Яг өөрөө жоохон хичээл зүтгэж. Одоо бор зүрх бас нөгөө талаар одоо бор зүрхээрээ явахгүй. Одоо бор зүрх чи ингээд нөгөө лейблүүд чи ингээд түлхэж ажиллаж байгаа. Тийм маш их шахдаг л та тийм бор зүрхээр явахгүй. Тийм болохоор ямар ч үсэн уран бүтээлд өндөр амжилт төсөй нэг сонгодог олон тайзан дээр гарсан гэдэг нэгдүгээр сонсоод бахархлаа. Хоёрдугаар ийм учраас тэр нөгөө Монгол дуу хийхгүй завгүй яваад байгаа юм байна ч гэж. Тэгээд сүүлийн 4 жил бас манай намайг одоо дэмждэг те сошиал дээр дагдаг хүмүүс бас алга болсон мэдж байгаа. Тэгээд ерөөсөө өдөр шөнөжөнгөө яг юм гэдгүүлээ хүстэй толгоогоо зулгаагаад гэх юм маш хэцүү тийм давж тэр Майзнерийн тэр сургуулийг төгссөн. Оо яана. Манай хүстэй хамаагүй шүү дээ. Уцмуцтай тэр байтгаа юм дуу. Бүр сэрүүлэг дуурч. Тийм сэрүүлэг дуурч шүү дээ. Тий яг одоо дууслаа гэж сэрүүлэг дуурч шүү дээ. Тий юу Майзнерийн сургууль болохоор юу энэ Америкт маш өндөр шалгууртай. Бүр 10,000 хүн шалгуулад 1000 тэмцээ сүүлийн 10 жилд 100 итгэн хүн төгссөн сургууль байхгүй юу. Тэгээ бүр ингээд тэгээ нэг өдрийн хичээл таслахад шууд хөөгдөн. Бүр тийм өндөр. Майзнер ч ерөөсө топ 3 сургуулийн нэг нь. Тэгээд юугаар заавал шалгуулж иж ордог. Заавал урилгаар төгсдөг. Төгсөх ангидаа бол урилгаар ордог. Тэгээд юуны бидний сайн мэдих загалмайсан эцэг кино байдаг шүү дээ. Godfather гэдэг. Тэр киноны жүжигчдийн 70% нь Майзнераар хичээлсэн. Ерөө Холливуудын маш олон ерөөсөө 1900 ерөөсөө эрт дээр үеэс ахлаад өнөө цаг хүртэл маш олон бидний сайн мэдих жүжигчид Майзнерийн сургуулиар төгссөн жүжигчдэг. Нэг хичээл тасал хөгдөх юм уу? Тий, нэг хичээл тасвал тэгээ би ямар сайндаа юу агаад эндээ бүр байхаас өстой байхаас урааргүй болоод маш их нөгөө бэлтгэлтэй маш их нөгөө одоо сурсан мэдсэн юм а 7 хоног болгон те жүжиг тавьж шалгуулна. Тэгээл ерөөсөө өдөр шөнөжөнгөө даалгавар дарагдаад тэгээ ерөөсөө ерөнхийдөө дуу хөгжимгээ дээ өсөгч явах боломжгүй. Тэгээ би бүр заримдаа бүр би юу яах гэж одоо жүжиг сурах гэж бодсон юм бол гэж яах гэж жүжигч юм болсон юм бол гэж бод. Тэгээд одоо болохоор юу яг жүжиг хийгээ явахад ямар нэгэн те шалгуулалтанд орох ч юм уу эсвэл ямар нэгэн тайзан дээр гарахад одоо жүжигчин мэрэгжлийн жүжигчин болно гэдэг чинь шал өөр үт юм бэ. Хүн одоо бол ерөөсөө нохоо ирээд хатсан ч те ямар нэгэн дүр өгөх юм бол шууд хийж чадхаар тийм төвшөнд хүрчих жоохгүй. Тэнгүүд за ямар ч гэсэн энэ бол маш одоо өөртөө одоо миний барьсан бэлэг гэх юм уу да тий өөртөө одоо тавьсан зорилго гэх юм уу. Тэгээд одоо нэг дуучин нь ингээд бас жүжигчин мэрэгчлээ болсон шүү гэж бас хэлмээр байна. Ой, тэгвэл ер нь. Гэхдээ Монгол руу нэрээ та би ч нэр Монголд бас таньдаг мэддэг найруулагч таньдаг хүмүүс байхгүй. Тэгээд энэ дашрам гэхэд хэрвээ Монголд уран бүтээл те Монголд кино хийх бол бас болно шүү дээ. Ой, би ихтэй ингэдэг чинь санаж байгаа бол хамааталгаа нэг дуу нэгээл тэгээ одоо би яг дээр юм яриад байгаа шүү дээ. Чамаа тэр 16 одоо харин нэг хаяа нэг таарлаа хүзээ дуу их гэж байна гэж явж. Тэр үед ихчихсэн. Тэгээд нөгөө ээжтэй нэрээд ээж нь харин тэгэж та хоёр гэл тэгжсэн. Тэгээд тэрнээс хойш нэмж 17 амжилт болчихсон. За баярлалаа. Тэгэхээр яг нэг дуу гарах байхаа гэж байгаа дуу гарах байх. Гараасаа үл энэ баажигийн амнаас чинь тэр хийж байгаа гэж яриад тэг гарддаг төлөв. Цагийн дотор л ичсэн тийм. Тэг уул нь бол тийм шүү дээ. Маа нэвтрүүлгийн юунд чи Tank Farm зүгээс би тэр магныг авчихдаг. Tank Farm зүгээс нөгөө бүтээгдэхүүнийг дээж болох маг нь болон за тэгээд энэ нойр дэмжигчээр бүтээгдэхүүнийг урлагийн хүн ядарч байгаа бох ядаргаагаа тайлбарлаа гэж бэлгэлж байгаа юм. Йоо за баярлалаа. Чи тэр надад авчихсан. Тийм. За. Энэ нөгөө надад авчихсан. Тийм. Golden Gobi. Тийм Golden Gobi-хнаас тийм. Би Golden Gobi-гоос өгчдөг нөгөө яг байх тэгээд ингээд нөгөө чамд зориулаад энэ цэвэр шоколад энэ нөгөө бүтээгдэхүүнүүдийг бол хамаагүй чи найз зөв гэж бодсон шүү дээ тийм.
болно шүү дээ. Хүмүүс бэлгэлж бол эсвэл бас юуг бүтээгдэхүүн бас хүн бэлгэлэхгүй гэх юм байхгүй шүү дээ. Бас тийм байна. Амар ч гэсэн веган шоколад энэ авчих. Тэгээ веган шоколад за энэ ямар ч бэлгэлэг тийм. Голд гобигийн зүгээс өгөөрэй гэсэн. Заавал өгөөрэй гэсэн шүү. Номжинд өгөөрэй гэсэн. Тэгээ манай юу дамт хэлээ нөгөө спонсоруудаа бас баярлалаа гэдэг. Номжингийнхаа нөгөө бид амьдралын философийг хүндлээд битэр өөр нөгөө нэг чиний нөгөө хэрэгэлдэггүй зүйлсийн спонсорууд их байсан. Гэхдээ чиний сонголт чиний философиг хүндлээ бид энэ удаадаа тэр дугаар спонсоруудаа аль алинд нь хүндрэл очрол яг оруулсан гоо. Тийм учраас урилгыг хүлээж авч ирээд Урьсан баярлалаа. цаг одоо энэ чинь Монголын цагаар бол 23 цаг, эндхийхээр бол 11 PM болж нэлээ орой болж тэгээд оройч гэсэн бидэнтэй ирээд ярилцаа суугаад урилгыг хүлээж авсанд баярлалаа. Урьсан баярлалаа. Цаашдынх нь уран бүтээлд өндөр амжилт Тусгай ярилцлага боллоо. Дуучин бас жүжигчин болж байгаа маань гэдэг ингэж авлаа. Тэгээд бас удахгүй тайзны дэлгэцийн бүтээлд харах юм байна да бид нар тий. Тэгээ болох юм байна. Ямар ч асуудал юм байна тий. Баажид дахиад нэг юм чи ялтаа дахиад нэг юм чи. Манай хамаатан шүү. Улаан. Баажи өртөдөд дэмж хатуулаад байдаг. За баажид энэ удаагийн дугаар та бүхэнд Америк нэгдсэн улсын Лос Анжелес хотоос хүрлээ. Тэгээд манай өнөөдрийн дугаарт дуучин бас жүжигчин наминжин оролцсон юм аа.